дод асар том өөрчлөлт ирж байгаа шүү. Яагаад гэх юм бол одоо магадгүй зөвхөн бид нар гадаадд явах ч юм уу, эсвэл эх орондоо ч юм уу, ер нь бол одоо доллар, төгрөг, евро, йен гэдэг одоо яг энэ бэлэн цаасан мөнгийг ашигладаг байсан үе дуусаад одоо зөвхөн крипто валютыг ашигладаг үе ирж байгаа юм байна гэж ойлгож байна. За энийг бид нар яаж энийг одоо тий амьдралд одоо яагаад ийм болчих вэ гэдгийг одоо судалгаагаар гаргана бид нар хамтдаа. За одоо ингээд дэлхийд дээр хамгийн том асуудал бол мөнгөн гуйлга байгаа. Хүмүүс хоорондоо гадаадад одоо хичнээн сая хүн ажил хийж ар гэрлэгөө мөнгө явуулж байна. Хичнээн олон сая оюутнууд орны оюутнууд суралцж байна. Бизнес эрхлэгчнэр бол олон улстай холбоотой бизнес хийж байна. Энэ болгонд мөнгөн гуйлга хийхэд бол ерөөсөө бараг л хүн болгон мөнгөн гуйлган дээр ямарваа нэгэн асуудалтай бол тулгардаг гэж үзэж байгаа. Тийм учраас одоо төлбөрийн системийг хялбаршуулах зорилготойгоор энэ банк бол үүссэн гэсэн үг. Одоо ямар ч валютаар доллар төгрөг бол төгрөг ямар ч валютаар ямар хийхэд хялбаршуулах систем бол энэ крипто валютын ертөнц 20 жилийн хугацааны учраас засар их яах нь алдаанууд бол байсан. Мэдээж алдаан дээр суралцж алдааг дасчиж төгс хөлбөрлөгөө яах нь орж байгаатай холбогдуулж одоо 20 жилийн дараа албан ёсных банк нь ингээд энэ крипто валютын зах зээл нэгтгэсний дараа зээл дээр энэ чинь бас хүлээн зөвшөөрөхгүй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхгүй маш их үйл явцын дараа өнөөдөр ингээд 20 жилийн дараа бол дунджаар бол одоо ингээд крипто валютын албан ёсны банк нь гараад ирж байна. За өнөөдөр бол дэлхийд дээр бол дансгүй бүр банкны ч дансгүй 1.5 хүн байдаг бол 4 тэрбум хүн бол банкны данстай гэж шүү судалгаагаар. За үүний 15% нь бол одоо крипто валютыг сонирхож эсвэл крипто валютын данстай крипто валютыг давуу талыг мэдэрсэн хүмүүс байдаг гэж байна. За бүгдээр энэ талаар ярьцгаа. Тэгэхээр одоо ингээд дэлхийд дээр 4 тэрбум хүний чинь 10% 400 сая, 15% чинь 600 сая хүн өнөөдөр дэлхийд дээр крипто валют гэдэг зүйлийг хэрэглээд явж байна гэсэн. Нэг ёсны сонирхоод хэрэглээд орлоод болоод ингээд 600 сая хүн өнөөдөр крипто валюттай холбоотой байна гэдэг бол асар том статистик тоохгүй. Тийм учраас өнөөдөр одоо энэ крипто валютын банк нь хөтлөх нь гараад ирсэн байна. Мэдээж бол жил 5 сарын өмнө бол энэ банк дөнгөж үүсгэн байгуулагдаж байхад бид нар бүр хамгийн анхдагч нь байсан үе. Тэр үед бол бид нар мэдээж айцтай байсан. За одоо тэгэл маш их ашуун туршлагууд байсан. Одоо жишээ нь ингээд Монгол яг энэ Гео банкыг би Монголд яг энэ банкыг одоо ингээд сурчлага ажлыг хийгээд за ийм байд юм биш үү монголчууд бас нэг мэдээд өгчээд байгаа гэдэг утгаар ингээд хүмүүс дуудуулаад орчуулга хийгээд гаднаас ингээд зочин авчираад тэгэхэд бол манай монголчууд бол шууд хэлсэн надад за саруулаа наа чинь бол үнэхээр маш их асуудалтай. Яагаад гэх юм бол монголчууд ингээд крипто валютаар маш их мөнгө алдсан. За ерөөсөө нэг шигч бараг онсон крипто валют бол бараг байхгүй гэж байна. Жишээ нь бол одоо ингээд түүхүүд ярьж байна. За банкоин байна. За Ultima coin байна, Coca coin байна гэл тэгээ мөнгчгийн coin гэж маш их олон төрлийн крипто валютууд гарч ирээд монголчуудын 20 30 сая 200 300 сая бүр ингээд маш их хэмжээний мөнгөний тэр одоо нэг ёсны мэдлэггүйгээсээ болоод тэр мөнгө хийгээд тэр крипто валют одоо тухайн өдөр нь ямар ханштай байна, тодорхой хэмжээний хугацаанд ямар ханштай байх вэ гэд ингээд ерөнхийдөө бол нөгөө бэлэн мөнгө нь одоо ямар ч амжилтанд хүрээгүй бараг 100% бараг 100% бараг л одоо 95-6% кейсүүд бол байгаа. Тийм учраас миний хувьд яг энэ крипто валют яг энэ Гео банкыг бол одоо миний хамгийн анхны крипто валютын сонголт учраас мэдээж бол бид нар энийг бол шууд хүү хаа гэж одоо тийгэл сэтгэл хөдлөлөөр бас хандаагүй. Бид нар бол жил 5 сарын өмнөөс эхлүүлээд за яах вэ? Хүний амьдралд бол $1000 тий тэр нэг $1000 оруулаад үзье. За $1000 миний амьдрал бол нэг амар онцгийн айхтар бол өөрчлөлт гарахгүй. Гэхдээ бүгдээрээ багаас эхлээд за энэ яг яад юм байна гэдэг. Ингээд бид нар бол баг үе шаттайгаар бүтэн жилийн хугацаанд бараг л одоо энэ банкыг бол тудлах эсвэл ажиглах байдалтай бол байсан гэж хэлдэг. За тэр үед бол яг одоо тэр яг дөнгөж одоо жил 5 сарын өмнө эхэлж байхад бол мэдээж энэ банкнд бол мөнгө олоход маш их боломжууд байсан. Гэтэл тэрийг бол бид нар хэдий олж харж ирсэн ч гэсэн нөгөө Монголд байгаа кейсүүд нь хүмүүстэй уулзсан тэр кейсүүд бол маш хатуу юм одоо түүхүүд байсан. Тэгээ бид нар Монгол улсад 2020
5 оны 24 оны 10 сард баха 11 сард Монгол улсад хууль Латви улсын хууль зүйн яамны сайд асан эмэгтэй Байба Проко гэж эмэгтэй явж байсан. Энэ хүн бол одоо яг манай банкны хуулийн багийг хариуцж байна. Тухайн үед бол манай монголчууд бол яг энэ банктай үнэхээр л одоо хуулийн баг гэдэг бол тэр хүмүүстэй бид нар уулзмаар байна гэдэг хүсэлтийг тавьсан. За тэгээд Байба Проко болохоор өөрөө нөгөө Монгол улс руу ийм үсгийг маш их мөрөөдөлтөй байсан эмэгтэй учраас үнэхээр бол шууд окей гэд бид Монголд ирсэн. 500 хүний бид нар сургалт зохион байгуулад тэгээ Байба Проко тайзан бэлтгэл тавьсан. Бид Монгол улсад байгаа хууль зохицсон хуулийг бид нар тайлбарлаж та дээрэс нь бол одоо гадны зах зээл дээр яаж жишээ нь бол Байба Проко ярьсан. Одоо 2014 онд биткойноор нэг хүн байр зарсан байна Европт. Биткойн тухайн үед бол яг тийм төлбөрийн өнөөдрийн шиг юм статустай байгаагүй гэсэн үг. За ингээд биткойноор байр зарсан энэ тохиолдолд бол ингээд Европт биткойн төлбөрийн хэсэг болж байгаа юм уу? Яагаад энэ криптовалютаар байраа зарчваа? Энэ хүн үйл хөдлөлгөө ингээд зарчлаа штэ гэдэг юм том резонанс болоод ингээд Европын холбооны улс тухайн үед 10 шилдэг хуульчаа цуглуулад тэд нар 10 шилдэг хуульчных нэг нь бол Байба Проко байсан мэдээж хэрэг ингээд энэ биткойн бол төлбөрийн хэсэг мөн үү шүү гэдэг энэ блокчейн систем тэгээ өөрөө яг Байба Проко ярьж байсан л да яг ингээд би бүр хамгийн анхны ингээд яг яаж хүмүүс биткойн hodж авдаг бүгдийг би хийсэн гэж байгаа. Ерөөсөө тэр бирж нэгээд блокчейн системээр судлаа. Тэгээ бид нар ерөнхийдөө бол дэлхийн ирээдүйн бол угаасаа тодорхой байна. Блокчейн систем рүү шилжих юм байна. Эрүүл мэндийн салбарын техник одоо тэр эрүүл мэндийн салбар бүртэл блокчейн систем рүү шилжих шаардлагатай. Тухайн хүн одоо тэр төрөхөд хүмүүс нэраагаас нь авахуулаад блокчейн систем дээр бүх мэдээлэл нь устгахгүй байж тэр бүгд яаж төрсөн, ямар өвчтөй байсан, хаана хэмжлүүлсэн. Энэ бүх систем нь устгахгүйгээр яг юм одоо прозрачны бүгд шилэн гэж явах дататай явах боломж нь бол угаасаа энэ блокчейн систем цаашлаад одоо сонгуулийн ажиллагаа тий одоо нөгөө манай Монголд ярьдэн шүү дээ янз бүрийн сонгуул маань машин аваад ирлээ тоогд буруу тоослоо гэдэг юм. Тэгвэл блокчейн системээр цаашлаад дэлхийд блокчейн системээр зөвлөж сонгуул хийх юм бол яг л энэ хэдэн саналчсан хэдэн хүн өгсөн бүх юм шилэн гэж үзэж устгах боломжгүй гэсэн үг блокчейн систем. Тэгээ тийм учраас энэ систем бол ирээдүйд болсон. Тэгээд Байба Проко бол маш олон хувийн юм компаниудын одоо яг энэ хөрөнгө оруулалтын төвлөрөөр ажилтсан юм билээ. Ялангуяа криптовалюттай холбоотой. Тэгээд нэг Малайзийн тэр гомдсон компани захирал усны аппарат фильтрний аппараттай тэр нь болохоор ингээ Америк руу цагддаг тэр компани захирал 10 жилийн өмнө Байба Проко зөвлөгөөр аваад тухайн биткойн нэр бол маш хямдхан байсан юм билээ. Өнөөдөр бол $70,000 тухайн үед одоо хийж байсан тийм бараг $1,000 үнэтэй байх үед нь Байба Проко тухайн компани зөвлөгөө өгөөд та нарын орлогын 5%-ийг 5-аас 10%-ийг криптовалют руу оруулаа. Ийм криптовалютыг та нар хөрөнгө оруулалт хийх ёстой гэдэг. Ингээ 10 жилийн хугацаанд тухайн компанийн хөрөнгө нь одоо 10 дахин өссөн гэж байгаа юм. Яагаад гэх юм бол тэр оруулах хөрөнгө оруулалт нь аюул сайн криптовалют нь аюул сайн явсан. Тийм учраас Байба Проко болохоор одоо маш олон компани одоо хуулийн өгөөд криптовалютын зөвлөхөөр ер нь бол дэлхийн хамгийн шилдэг яг энэ койны хуульчдын нэг юм билээ. Би Дубайд амьдардаг өөрөө. Тэгээ манай банкны хүүхд салбар маань Дубайд байдаг. Ингээд бид нар бол Монголд яг энэ улсны одоо яг жил 5 сарын хугацаанд ер нь бол яг Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа койны одоо компаниудаас арай өөр чиглэлээр яг улс суурьтай. За ер нь яг энэ хууль зохицсон орчин яаж явдаг ер нь монголчуудын хувьд ч гэсэн тэгэхэд би яг Байба Прокоос асуугаад энэ биткойныг мэдгүй биш ээ юу уучлаарай. Тухайд манай монголчууд аюул мөнгө алдсан 3 криптовалют гэдэг юм. Тэр нь болохоор нэг нь банккойн гэж юм лээ. Би бол энэ хөрөнгө оруулаагүй. Манай нөхөр бол 20 сая төгрөг оруулсан юм билээ. Түл би тэр мэдсэн. Хоёрдугаарх нь болохоор юу юм бэлээ? Ultima гэдэг токен үү. Би бол тэрийг бас мэдэхгүй. Бас нөгөө криптовалют мэдэхгүй байсан учраас. Гуравдугаарх нь болохоор Ultima дээр манай монголчууд нөгөө нэг юун дээр авсан мэхээр асар өндөр өсөлттэй үед нь $100,000 хүртэл авсан юм билээ. Одоо өшиг өснө гэдэг. Энэ болохоор одоо асар том тэмдэглэл байхгүй. Яг тэр өндөр өсөж байгаа үед нь авчихгүй эсвэргээр харин зарчтай байт юм билээ. Тэгээд дээрэс нь болохоор одоо тэр мөнгөчин байна. За тэгэл ер нь одоо Cocoin, Ultima байна. Юу байна? Mancoin одоо тэгэл бас
дэлхий ганцхан Монгол гэлтгүй дэлхийг тэр эмгтэй хүн бол цэг төлбөрийн систем болох гэж үзээ. Хамгийн гол нь тэр банкоин өөрөө нөгөө блокчейн системээр суурьлагддаг байсан илчлэгдээд нэг ясны анхнаасаа ер нь бол төгс системд бүтээгдэг байсан юм билээ. Тэр крипто валют нь бол. Тэгээ би энэ гурван Монгол улсын хамгийн их одоо монголчуудын хохироод энэ гурван крипто валютыг Баяба брокерс асуулаа. За та ингээд энэ гурван койныг мэдгүй гэж бүр нэрийг сонсоод мэдгүй яг уу. Бараг манай Монгол нэр Ultima Platinum coin, Coin юм бол бараг захын хүн мэднэ. Тэгэхэд хөтөн хуулийн хариуцж байгаа шилдэг хуульчдын крипто валютыг хуульчдад нь тэр гурван токеныг мэдгүй байл яг монголчуудаа. Тэгэхээр ерөөсөө яг нөгөө бидний энэ мэдлэггүй байгаа энэ одоо нөгөө эмзэг байдалтыг дөрөөлж энэ одоо компаниуд яг нэг асар өндөр ашиг амлаж тэгээ мэдээж нөгөө крипто валютын ертөнцийн ерөөсөө та бүхэн бичээд авах хэрэгтэй. Ерөөсөө холдер авах хэрэгтэй мэлээ. Холдер гэдэг маань болохоор удаан тоглогч. Жишээ нь биткойн бол 15 жилийн өмнө зүгээр л нэг токен кодтой адилхан үнэтэй байсан. Зүгээр л ундааны үнэтэй байсан биткойн бол. Одоо нэг ундаа нэг 5-6 мянган төгрөгийн үнэтэй биткойн тийм үнэтэй үе байсан. Олборлж исэн, үнэгүй олборлж исэн ч үе байсан. $1 ч байсан, 10 цент ч байсан, $10 ч байсан, $1000 ч байсан. Энэ цаг хугацаанд бол 15 жилийн хугацаанд биткойн өнөөдөр явсаар агаад $70,000 хүрж байгаа шалтгаан нь энэ бол анхны блокчейн системээр суурилсан анхны дэлхийн анхдагч coin. Энийг хэн бүтээсэн нь одоо хүртэл ихэд мэдхгүй. Одоо ингээд нэг Японы нөхрийг ярина, сүүлд нөгөө Эпштейнийг холбоол тэгэл явж байгаа ч гэсэн өнөөдөр энэ биткойныг гаргаж ирсэн хүн энэ блокчейн системийг 2140 он хүртэл ингээд хасаагаад орхисон гэсэн. Одоо магадгүй тэр бүтээсэн хүн амьд биш ч болно. Тэрнээс хойш хэдэн жил өнгөрөв. Тэгэхээр өнөөдөр биткойн дэлхий дээр яагаад үнэтэй байгаа вэ гэх юм бол 2140 он хүртэл биткойн ерөөсөө дэлхийн хүн амын гарт 21 сая ширхэг олборлогдоод дуусах юм а гэж байна. Тэгэхээр 21 сая ширхэг одоо ингээд бараг дийлэх нь олборлогдсон гэдэг хүмүүсийн гарт эргэлдээд явж байна гэсэн. Мэдээж тэрийг бол одоо тэр крипто валютыг бол $10-оор зарсан хүмүүс байгаа, $100-оор зарсан хүмүүс байгаа, $1000-оор зарсан хүмүүс байгаа. Одоо өнөөдөр би нэг эмэгтэй түүхийг бодож ийн л да, тэр эмэгтэй болохоор тухайн үед нөхцөө хэлсэн юм байна. За хоёулаа биткойныг $1000 таахт нь 10 ширхэг аваад алтийчээ гэдэг. Тэр нөхөр нь зөвшөөрөөд хоёулаа $1000 таахт нь 10 ширхэг биткойн аваад тэгээд ерөнхийдөө бол тэр хоёр маань бол тавьсан байна. За ингээд $35,000 хүрсэн юм байна. Гинт төссөн юм байна биткойн. За ингээд $35,000 болохт нь нөгөө 10 ширхэг биткойноо зараад зарчий гэж зарчиж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө $10,000 нь $350,000 болчихж байгаа. $350,000. Мэдээж тэр бөөм баяр. За хоёулаа $10,000-аар $350,000 болчихлоо гэсэн чинь дараагийн 7 хоногт нөгөө биткойн маань $65,000 болчихлоо. Тэгэнгүүт нөгөө 10 ширхэг биткойн чинь $350,000 ш $650,000 болох гэсэн юм. $300,000 алдсан байгаа. Тэгэхээр крипто валютын зах зээл дээр нэгдүгээр бид блокчейн систем гэдэг нь хатав чухал систем. Энийг бол бүгд судлах хэрэгтэй. Хоёрдугаар бол холдер бөгөөд удаан хугацааны тоглох явах хэрэгтэй. Одоо манай Монголд ч гэсэн одоо энэ VeFi токеныг манай Монголд анх ингээд үүсгэн байгуулагдаад жил 5 сарын өмнө манай монголчууд бол өөстө мөнгөөр гаргаж авч ивэл болоо гэсэн сэтгүүд бол аюул гарсан. За тэгээд хугацаагүй тавьсан хүмүүс маш их байгаа. За тэгэл $1000, $2000, $5000, $10,000 одоо тухайн үнийг боломжоор хүмүүс тавьсан байгаа. За ингээд хэсэг хугацааны дараа явсаар агаад монголчууд маань яах нь нөгөө токен маань булраад бирж руу ороод бирж руу орох нь хүлээж исэн, карта олох нь хүлээж исэн. Ингээд нөгөө банкны маань баг үе шаттайгаар хөгжсөөр агаад coin маань 30 цент, 10 центээс 30 цент, 40 цент төр нэлээд удсан. Бараг жил болсон 40 цент дээр. Энэ үед бол хүмүүс маань бол тэсгүүгээр одоо нэг ёсны шууд гаж мөнгө гаргаж авсан. Одоо бол өнөөдрийн ханшаал $2 20 центтэй нөө тий $2 гарантай байгаа. Тэгэхээр мэдээж өнөөдөр 40 центээр зарсан хүмүүс бол тухайн өдрөөр аюу аз жаргалтай өө би өстө 40 центээр мөнгө гаргаад авчлаа барьчлаа шиг юм уу тий ийм аз жаргалтай байгаа боловч одоогийн байдлаар $2 гэхэд 5 дахин мөнгө үржүүлэх боломжийг алдсан байна л гэсэн үг байна. Тийм учраас
крипто валют гэдэг маань бол хэрвээ та крипто валют гэдэг систем рүү орж байгаа бол хурдан хугацаанд мөнгө гаргаж авъя гэсэн бодолтой байвал та бол энэ систем бол танд тохирохгүй. Шуудлан хэлэхэд бол одоо одоо $1000 газ $2000 гаргаад авчихвэл энэ бол крипто валютын ертөнц бол одоо яг бодит крипто валютын ертөнц бол ийм биш. Дэлхийд дээр байгаа нийт крипто валютын тоо бол 100000 давсан. 100000 давсан. Одоо манай Монголд нэг хэсэг крипто валютын нэг борооны дараах мөг шиг 99.1 крипто валют, Кашмир крипто валют гэж бараг л Баатара, Сараа, Нараа, Чинбий хүртэл өөрийнх нь нэрээр крипто валют тохиогоод нэг юм газрын үе байсан. Яагаад гэх юм бол хүмүүс крипто валют гарч байгаа бол хүмүүс 30 сая өсчихнө гэдээ аавна гэдэг. Гэтэл крипто валют гэдэг чинь өөрөө яагаад энэ дэлхийд гарч ирээд 99% нь хамгуураад 1% нь үлдээд байгаа 1 2 3 за 3% дотор нь үлдээд 90 гаруй хувь нь бол орвоогоос арчигдж байгаа гэх юм бол аюу хатуу өрсөлдөгч байхгүй. Яагаад гэх юм бол эн чинь өөрөө одоо жишээ нь крипто валют чинь агаарын одоо нэг өсний барих боломжгүй төлөхгүй техник гэсэн үг. Технологийн мөнгө учраас одоо бид нар ингээд жишээ нь алтыг бол гартаа барьчих болно. Бэлэн мөнгийг бол гартаа бариа мэдэрчих болно. А крипто валют чинь гарт баригдахгүй одоо нэг өсний ингээд хүн ингээд яасан бол одоо энэ чинь ингээд агаар дээр байгаа нэг өсний одоо агаар гэхээр бас монголчууд маань буруу байгаад өө өстө агаарын мөнгө юм байна гэж ойлгочиход байна. Технологиос суурилсан мөнгө. Өнөөдөр яагаад Илон Маск гэдэг залуу 50 гаруй настай залуу өнөөдөр дэлхийн хамгийн баян болчихоо. Гэтэл одоо дэлхийн хамгийн баян гэр бүлүүд чинь хэдэн үеэрээ тийм магадгүй 60 100 жил тэрнээс илүү жил одоо тэр бизнес хөрөнгө оруулалт тэр том корпорациудыг удирдахжиж одоо ингээд үе залгамжилж хөрөнгөө ингээд хазарч үржүүлж явж ивэл ерөөсөө энэ амьдрал дээр дөнгөж төрөөл одоо 50 наснда гэдэг чинь одоо нэг за нэг сүүлийн 20 гэж байгаа байхгүй юу. Тэгээс нэг 50 насны хооронд гэж 20 жилийн дотор дэлхийн хамгийн баян хүн яагаад Илон Маск болчих вэ гэдэг маань болохоор Илон Маск бол өөрөө цэцэр нөгөө технологийн одоо шинэ зүйлийг дэлхийд дээр бүтээж чадсан. Жишээ нь Tesla байна, SpaceX байна. Тэг ингээд хиймэл оюун ухаанд зориулсан маш олон юм шинэлэг зүйлүүдийг бүтээж чадсан учраас өнөөдөр тэр хүний хөрөнгө нь одоо Трампад хэд дахин баян биш үү? Трамп бол одоо ингээд бас л хар залуугасаа үл хөдлөх, казино, хороогийн болох бүх бизнес руу гараад үрээд одоо улс төр дээр ингээд явж байгаад бүгд Америкийн нэгдсэн улсыг ерөнхийлж болсон байхад Илон Маск тэр хүнээс зүгээр 20-30 баян хажууд нь зогсож байна гэсэн үг байхгүй. Яагаад гэх юм бол тэр хүн технологиор баяжсан байхгүй. Яагаад өнөөдөр Facebook компани захирал зүгээр нэг оюутан одоо тий 3 залуу одоо Facebook компаниг яагаад бүтээсэн одоо манай Монгол баг Facebook ордгоо монгол хүн гэж байхгүй шүү дээ. Өдөр болгон та хэдэн удаа Facebook руу орж байна. Гэтэл тэр Facebook-ийн түүх нь бол анхнаасаа бол тэр 3 одоо нүдний шилтэй царай мөдөө 3 залуу охтуудтай танилцаж шаадлахын тулд одоо нэг өсний харьцахын тулд ичээж байсан учраас өөрсдөндөө итгэлгүй байсан учраас тийм одоо аппликейшнийг бүтээж энэ цаашаа хөгжиж явсараад өнөөдөр энэ Мета бөгөөд энэ асар том корпорацийг үүсгэж одоо өнөөдөр Илон Маск шиг Марк Цукерберг шиг баян залуу бас байхгүй шүү дээ. Маш хурдан хугацаанд. Тэгэхээр технологи гэдэг маань бол ерөөдөө л юм байна. Биткойн ч гэсэн анх дэлхийд дээр үүсгэн байгуулахад бол бүх хүмүүст боломж байсан. Яг адилхан боломж байсан. Биткойны хамгийн агуу зүйл бол ерөөсөө машинаасаа танд компьютер жогоо мэдлэг байсан бол та үнгүүж яах нь үнгүүж олборлох боломж байсан. Маш хямдхан зардаг. Ингээд та тухайн үед олборлоод хадгаж одоо дараагийн асуудал нь хадгаж чадсан бол та долларын сайтан биш та долларын тэр бумтан байгаас одоо жишээ нь танд өнөөдөр нэг 100 шиг биткойн багт та 10 шиг биткойн чинь $700,000 шүү дээ. 100 шиг биткойн чинь $7 сая бөгөөд 20 гаруй тэрбум төгрөг байх байлаа. 100 шиг биткойныг та $100-аар л ав. Бүр үнгүүж яах нь ахгүй. Өндөрлөлт бидний гарт бол боломж хажуугаар явж исэн байна. Тэгвэл яагаад бид нар энэ боломжийг алдсан бэ? Гэвэл энэ бол нэгт алдагч гэдэг утгаараа тэрийг ойлгох бидэд одоо нэг ёсны яах нь одоо баг ухаан байхгүй гэсэн. Би бол үнэхээр баг биткойн гэдэг зүйлийг манай ээж аавна гэж явж исэн. Би бол сонсхийч хүсдэггүй байсан, ойлгохыг хүсдэггүй байсан. 2017 онд хүртэл надад одоо тий одоо нэг ёсны бизнес хийгээд 200 сая төгрөг байхад би үүс хөдлөх аваад тэрийг төрөөсөлнө гэж явж байсан болоход манай найз хүн бол надад хэлжсэн биткойн
4,000 доллар маань Ethereum 200 илүү 100-д 200-д доллар байсан. Тэгээд тэр үед чи ингээд чих юм уу гэд найз маань хэлж яхад би ингээд дотроо аягүй эргэлзэжсэн учраас за одоо яаж ч энэ өстө бүтэхгүй мэн гэд хэлсэн. Хэрвээ одоо тухайн үед доллар ч хямдхан байсан. 2000 тал байсан. Одооний өнөөдрөөс 3,000 хэдэн байгаагүй. Ингээд нэг өсний бодоод үзэхдээ бид нар одоо энэ крипто валют бол 600 сая хүн дэлхий дээр өссөн бүтээгөө хэрэглэж байна. Өдөр ирсэн маш олон зуун мянга бараг сая хүн ингээд крипто валютын талаар бодлож, мэдэж, хэрэглэж, гарц гаргалгаа хайж байна гэсэн. Тийм зах зээл дээр бид нар өнөөдөр энэ нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн хувьд одоо өөрөө зөрүүдлэх биш. Одоо би мэдхгүй гэж одоо тийм мянган одоо мэдхгүй гэж тийм мянган боломжийг алдах биш. Эсвэргээрээ би судлах ёстой, би хэдэн настай байсан гэсэн судлах ёстой байна. Ер нь бол одоо энэ зах зээлийг судлаж, одоо энэ боломжтой гэсэн энэ гайгүй гэсэн токенуудыг авч үр хүүхдүүдийнхаа одоо тийм дасан ингэж байршуулж одоо бидний энэ одоо байгаа энэ 2 настай, 3 настай, 5 настай, 10 настай хүүхдүүд маань 10 жилийн дараа гэсэн төрөхөд бол тэдний одоо тийм капитал бөгөөд одоо нэг ёсны одоо тэдэрт үлдээж байгаа хөрөнгө нь бэлэн мөнгө үл хөдлөхээс илүү бол монет гэхээс илүү крипто валютах юм бол тодорхой болсон юм л байна. Тийм учраас та бүхэн маань Fido банкуд бидний нэг чиглэл энүүгээрээ дамжиж бид нар крипто валютын мэргэжлийн хүчний одоо дэлхийд одоо тийм маш мундаг банк нэгдсэн учраас бид нар энүүгээрээ дамжиж асар их мэдлэг, асар их боломжуудыг өөрсдийнхөө нээж байгаа боловч цаашлаад бол яг энэ блокчейн систем, энэ крипто валютын системийг бол нөгөө мэргэжлийн түвшинд судлах юм байна. Тэгэхгүй бол одоо сүүлийн үед анзаараад хахад одоо би ч гэсэн ингээд айгүй олон орноор явж шít. Одоо би ингээд 6 дахь улсад ирсэн байна. Тэгэхэд бол ингээд маш олон орноор явж байхад юу анзаарч байна гэх юм бол хальт ингээд крипто валют авч ирсэн ч юм уу, зарж ирсэн ч юм уу, эсвэл трейдинг хийж ирсэн юм нөгөө 5 жилийн өмнө ч юм уу, 10 жилийн өмнө ч юм уу ингээд нэг хальт мэдхтэй юм залуучууд аягүй байна. Тэд нар болохоор ерөөсө хөтөлбөртөө мөртөөрөө дөрүүдлээд би ста наадах юм мэднэ. Би энэ крипто валютыг мэднэ. Гэтэл крипто валют гэдэг ертөнц чи өөрөө нөгөө нэг сар жилээр биш, нэг секундээр хөгжиж явж байгаа. Нэг секундээр асар их хөгжиж явж байгаа ийм асар том хөгжлийн энэ том урсгалыг 5 жилийн өмнө гэх юм яриад бол бүр ингээд газар тэнгэр болчиход байгаа. Бараг одоо та бүхэн анзаарж байгаа зү өнөөдөр Биобанк гарч ирээд гидбук 2 удаа сольж. Одоо 2 дахь сольж шүү дээ. Одоо гидбук нь 2 дахь гидбук гарч ирсэн. Анх Биобанк гарч ирээд гидбук бөгөөд одоо энэ зам одоо манай банк ингэж үйл ажиллагаа явуулна. Ингэж систем техник бүтээн гэдэг тэр талаар ном бичвэ. Тэнгууд тэр ном нь жилийн дотор тэр ном нь хэрэггүй болчихж байгаа байхгүй. Яг тэрний дараагийн технологиудыг бүтээсэн учраас шинэ ном хүртэл яхаа байна. Бичиж штэ жилийн хугацаанд. Дараа жил дахиад шинэ ном бичиж магадгүй. Тэгэхээр уул нь бол гидбук ч юм өөрөө айгүй олон жилийн хугацаанд явах процесс байгаа боловч өнөөдөр бол ялтчгүй нөгөө секундээр хөгжиж байгаа учраас бидний хувьд бол одоо хин нэг үнээс асуух гэхээс илүү өөрөө барьж суугаад өөрөө орчуулагч авд юм уу, орчуулд юм уу, ямар нэгэн аргаар энэ системүүдийг өөрөө хичээх хэрэгтэй юм байна. Түнс энэ хүн мэднэ гэж хэлэхгүй юм байл шүү. Яагаад гэх юм бол ихэнх одоо 5 жилийн өмнө 10 жилийн өмнө крипто валют судалсан эсвэл тухайн үед ажиллаж байсан хүмүүс бол айл хизээ хоцрогдсон бүр жинхэнэ динозаврууд бол тэд нар явж байна гэсэн үг. Ер нь бол яг крипто валют ертөнцийн мэдлэггүй хүмүүсүүд динозаврууд гэхгүй. Тэгээд тэд нар чи харин эсэргээрээ бүр ингээд асар хар ингээд пиарцаад таны асар том ирээдүйн боломжийг бол хааж идэг. Тийм учраас би бол хизээч тэр одоо нэг тийм авах юм аваад хаях юм тавиад ер нь бол өөрөө би хариуцлага хүлээж авч миний санхүүгийн асуудал, миний цаг хугацааны асуудал учраас би нэг маш их яах нь өөрөө ингээд судлаад явж байна гэсэн үг. Энэ нь надад илүү ойлгомжтой, илүү яг бодит байдлыг би харж чадж байна гэсэн үг. Түүнээс хин нэгний дахиад амьдралаа өдөртүүлнэ гэдэг бол асар утгагүй зүйл юм аа гэж хэлмээр байна. За тэгэхээр одоо Биобанк маань бол өөрөө яах нь мэдээж хэрэг бол одоо асар чухал шинэ зүйл байхгүй юу? Энэ бол асар чухал шинэ зүйл учраас энэ амжилтны үр дүн тодорхой. Тийм учраас энэ Биобанкны талаар маш их зүйлийг дэлхийд яах нь бичиж байгаа. За би өнөөдрийн сургалтын дээр 3 зүйлийг онцлно. Нэгдүгээрх нь болохоор би өнөөдөр энэ үүсгэн байгуулагч нарыг та бүхэнд танилцуулмаар байна. За хоёрдугаарт нь DeFi гол зорилгыг токены гол зорилгыг танилцуулна. Гурав дахь нь болохоор бид нөгөө юугаа агентуудтай зориулсан хичээл учраас агентийнхаа системүүдийг танилцуулна гэсэн үг. За ингээд мэдээж хэрэг бол одоо
Дэлхийд хамгийн шилдэг крипто валют бол номер 1 бол биткойн ордог. Номер 2-т бол эфир ордог. Номер 3-т бол нэгний харьцах нэгтэй одоо USDT гэж доллар бол ордог. За тэр өнөөдөр энэ USDT тезрийг Основатель гэж байгаа байхгүй юу? Бүтээсэн. За энэ дахин долларыг бүтээсэн хүн бол энэ Рис Коллинз гэх 3 хүний нэг Рис Коллинз байгаа. Хуучин генералын директор гэж. 2021 он хүртэл энэ хүнтэй дэлхийд нэмсэн. Яагаад гэх юм бол мэдээж долларыг хамгаална. Крипто доллар, цахим доллар гараад ирэх юм бол энэ хүн чинь бараг дэлхийн хамгийн том дайсан болчихж байна л гэсэн. Тэгээд энэ хүн 2021 он хүртэл үнээр тэмцэж байгаа. Сүүлдээ өөрөө хугацаагаа зараад зүгээр арал аваад амар амтлаа амьдраад байжсэн. За тэгээд саяхан энэ Максим Сахаров, энэ Йозеф Мирахмедов гэдэг хоёр залуу ерөнхийдөө энэ санаа гаргасан байхгүй юу? Одоо яагаад гэх юм бол одоо чинь эдгээр ингээд Дубайд амьдардаг залуучууд яагаад Дубай өнөөдөр ингээд крипто валютын одоо нийслэл болчихвоо гэж үзэх юм бол нөгөө Дубайн хаан одоо хамгийн хямдхан татвартай хамгийн хөнгөлөлттэй юм бол хуулийн одоо хуулийг батлаад дэлхийд даяар байгаа энэ албан ёсны крипто валютын форм, крипто валюттай холбоотой блокчейн системтэй холбоотой бүхий л одоо том байгууллага корпорациудыг бас өөрийнхөө одоо Дубай руу татаж одоо нэг ёсны татвар маш бага татвар авч бүр одоо нэг ёсны крипто болгосон гэсэн үг. Дубай бол крипто хот яалтчгүй. Тийм учраас одоо энэ хүмүүс бол Дубайд амьдардаг. Юугод Дубайд зөвхөн одоо Дубайд маш олон сая хар ажилчид байдаг. Хараар ажиллаж байгаа одоо Пакистан хүмүүс байна. Инэтгэх хүмүүс байна. Авзалага, здравствуйте, я приехала, сейчас Zoom закончу, вам позвоню. За тэгэнгүүт одоо инэтгэх хүмүүс байна. За тэгэл маш олон орны хүмүүс ингээд ажил хийж ин тэд нар ингээд сар болгон гар гэрлөгөө мөнгө явуулахын тулд маш их одоо таад бэрхшээлтэй болгодог. Жишээ нь Кыргызстан улсын нийт 7 сая хүн амын бараг сая 2 сая хүн хадаадд ажиллаж байна. Бараг л бүх залуучууд нь Скод ажиллаж байна. Тэгээд одоо сүүлийн үед олон төрлийн газар ажиллаж байна л гэсэн. Тэгэхээр бидний хувьд бол одоо энэ хүмүүсийн судалгаагаар бол одоо жишээ нь зөвхөн одоо Киргиз улс бол одоо 2 сая хүн сар болгон гар гэрлөгөө мөнгө явуулахад 6 сарын хугацаанд Киргиз улсын банк руу орноос за миний спикинг хийснээр бол 2 тэрбум доллар цугласан байна. 2 тэрбум доллар та бүхэн бодоод үзтээ. Зөвхөн хүмүүсийн хувь үйлх штеп. Тэгэхээр Узбекистан улсад би сая ажиллаж байгаад ирсэн. Узбекистан улс бол одоогийн байдлаар 50 сая хүн амтай. Газрын баялаг маш муутай. За тэгээд ерөнхийдөө бол Узбекистан улсад одоо нэмж хийхэд бол Узбекистан улсын хөгжлийнх нь одоо хамгийн гол суурь нь бол ерөөсөө юу вэ гэх юм бол ард түмэн юм лээ. Хүн ам ихтэй. Узбекууд бол одоо ерөөсөө оронд ажил хийж байна. Оросод ажил хийж байна. Сүүлийн үед Израиль маш их ажил хийж байна. Хар ажил. Ерөөсөө Узбекууд бол ерөөсөө бүгд гадаадад ажил хийж байна. Солонгост ажил хийж байна. Тэгээд тэд нар гадаадад мөнгө өрдгөө гэж байна. Узбекууд. Ерөөсөө л гадаадад мөнгө өрдгөө, мөнгөө шууд ар гэрлөгөө цугладаг. Тэгээд айгүй олон үеэрээ ингэж ажлыг мөнгө хураасаар байгаад ерөөхдөө бас нэлээд санхүүгийн боломжтой болсон байлээ. Одоо сүүлийн 3 жилийн хугацаанд бол Узбекистан улсын Ташкент хотод одоо хамгийн хөгжил өндөртэй улс орнууд бодсон. Маш их хөрөнгө оруулагч нар орсон байлээ. Солонгосоо тэгээд орон орны хөрөнгө оруулагч нар. За тэр барилгыг бол зүгээр бараг л 40-50 давхраар ингээл зүгээр л барьж байна. Барилга бол зүгээр маш хөгжиж байна. Бизнес бол маш хөгжиж байна. Тэгээд бизнес гадаадын хөрөнгө оруулагч нар зориулсан одоо тэр хуулийг баталсан хамгаалж байна. Хуулийн баталсан одоо багтаа байна. За тэгээд дээрэс нь манай Монгол залуучууд хүртэл энэ мах зарна гэдэг махны компани хийсэн. Би очиж уулзсан. Тэгээд манай консул маань сая ерөнхийлөгч маань очиод 2 или 3 жилийн өмнө очиод одоо консул маань байгуулагдсан байлээ. Маш гоё консул байгуулагдсан. Одоогийн байдлаар тэнд нэг 20 гаруй монголчууд маань амьдарч байгаа юм байлээ. Ерөнхийдөө бас кофе шоп ажлууд эхэлж байна. Одоо яг ингээд Узбекистан руу бол ингээд бизнесмэнүүд, орон орны салбарын бод маш хүчтэй төрж орж байгаа. Ялангуяа дайны дараа бол
Оросын холбооны улсын бүх ихэнх бизнесмэнүүд бол Узбекистан салон нийцэн байна, ресторан нийцэн байна. Новико гэдэг Оросын хамгийн том ресторатор хүн баггүй, ресторатор маш олон ресторанд даяар. Тэр хүн гэхэд 10 гаруй ресторан нээсэн байна. Тэгээд тэр хүний подкастыг уншаад сонсоод үздэг бол ерөнхийдөө бол нэг ч ресторан нээхэд байгаагүй гэж байна. Тэгээд би сая Ташкент дээр бараг 20 хоног ажилласан. Тэгээд ерөнхийдөө бол крипто валютын хууль намайг очихоос өмнө хэдхэн хоног баталсан байлээ. Ер нь бол одоо яг энэ станы орнуудад крипто валютын хуулийг маш хурдан хугацаанд баталж байгаа. Яагаад гэх юм бол айгүйх бие дүрээд юм байлаа. Одоо жишээ нь ингээд Оросоос нэг чиглэл ирдэг ч юм уу, Казахстан гэх юм бол яг ингээд тэр чиглэлээр бариад хамгийн түрүүнд ер нь Киргизд хөтлсөн байлээ крипто валют гэдэг. Казахстан улс бол дэлхийн биткойны олборлолтоор бол бараг биткойныг бол Казахстан улс олборлдог. Казахстан улс бол яагаад асар өндөр хөгжилтэй байгаа гэх юм бол газрын баялаг ихтэй. Узбекистан улс бол яагаад хөгжил муутай байсан бэ гэхээр газрын баялаг багтаа ерөөсөө тэдний хамгийн том одоо нэг ёсны одоо улсаа авч явж байгаа хүмүүс нь гадаад ажиллаж улс орлогоо мөнгө явуулж ард ирээд хийж ингэж амьдарч байгаа. Тэгээ одоо сүүлийн үед бол бараг л Ташкент бол бараг л Москва цаашаа болсон байлээ. Тэгээ та бүхэн очиод үзээрэй. Үнэхээр өндөр хөгжиж байна. Ер нь бол одоо ингээд эсэргээр харах юм бол одоо ерөөсөө гадаадын ямар ч улс орн бол амар хөгжиж байна. За яг мэдээж Орос бол дайнтай ингээл Москвагоор бусад хотууд аюу хүн дэвтэй байгаа ч гэсэн одоо энэ Узбекистан, Киргизстан гэл одоо энэ манай Монголын иргэн тойрны бол хятадын хөгжилтэй бол яриад ирэхгүй шүү дээ уусаа. Тэгэхээр манай Монгол улс ч гэсэн ерөнхийдөө бол яг хөгжлийн түвшинд бол тийм өндөр супер хөгжилтэй бол биш байгаа шүү дээ. Яг энэ олон оронд яваад анзаараад бол өөрийн зүйл татна хэлмээр. Дээрээс нь манай мод Монголоор дуусна гэдэг үг та маш сайн мэдэх хэрэгтэй. Коронавирусаар яагаад хамгийн сүүлд монголчуудыг барьж хориод бинийг хориод хамгийн бүх орн нэгдчихэд хахад бид нар хориодод туужсан шүү дээ. Хамгийн сүүлийн орн Монгол байсан гэдэг одоо байна. Тэгээд ерөнхийдөө бол одоо DeFi-ийн хувьд ч гэсэн бид нар хурдан хугацаанд хөтлөж одоо хурдан хугацаанд энэ дэлхийн ганцхан DeFi биш. Одоо энэ крипто валютын талбар дээр хурдан хугацаанд энэ судалгаа хийж хүүхдүүдэд бэлтгэж мэдлэгтэй болохгүй бол энэ дэлхийн асар их өндөр хөгжлийн дунд бид нар өөр харчигтай л ер нь шилжих систем рүү орсон шүү дээ. Одоо шилжиж байгаа систем. Одоо бол дэлгүүр нэгээд лангуу төрөслөө дэлгүүр нэгээд хизээж амжилт төрөхгүй. За одоо үршир тавиал баахан объект болол гоо сагны салон хизээж амжилт төрөхгүй. Одоо ер нь бол бизнес бол аюу тийм эргэлдээтэй эмзэг үе дээр явж байгаа. Яагаад гэх юм бол маш олон орн дайнтай байна. Эдийн засгийн хувьд бол маш хүнд байдалтай бүх газар л үнэтэй байна. Бүх юм нь үнэтэй. Ийм таг үе бол мэдээж хэрэг бол арай өөр одоо зардал багтай арай өөр одоо тийм онлайн бизнес ч юм уу ийм системийг бол сонгох хэрэгтэй. За тийм шууд худалдааны бизнес бол явахгүй шүү монголчууд. Ялангуяа сүлжээний бизнесийг Монголд бол битгий хийгэрэй гэж би та бүхэнд бүр албан ёсоор хэлмээр байна. Хэрэггүй. Манай монголчууд хизээж сүлжээ хийж сураагүй. Олон улсын түвшинд сэтгэж чадахгүй, сургалтын систем байхгүй. Дээрээс нь манай Монгол улсууд тэр бүтээгдэхүүн тэр голоод очих гэсээрээд л одоо тэр чинь маш их зам гарна. Би бол энэ амьдралыг бол туулсан юм. Яг 10 жилийн өмнө хийгээд бол өөр цаг үе байсан. Одоо бол маш хэцүү цаг үе байгаа учраас ялангуяа энэ сүлжээний систем бол манай Монгол шиг энэ жижиг 3 сая хүн амтай нараа чимгээг орууллаа. Тэгээ одоо яг бүгдээрээ би бинийг хараа сунаа гэсэн. Энэ жижиг зохицолтой газар бол явахгүй. Тэр ямар ч ер нь бол бизнест бол чанга гэдгийг бас хэлмээр байна. Тийм учраас бүгдээрээ яах нь энэ блокчейн систем крипто валютын салбарыг биш сайн судлах. За одоо өргөжлүүлээд бүгдээрээ энэ захирлууд руугаа оръё. Яагаад би Узбекистаны талаар ярьсан бэ гэхээр одоо энэ залуу байгаа манай 6 захирлын нэг энэ Йосеф Мирахмедов гэдэг залуу байгаа юу мундаг бизнесмен залуу юм билээ. Энэ Максим Йосеф ч гэсэн өмнө нэг крипто валют гаргаад тэгээд тэдний эдийн засгаар тэр крипто валют нь ингээд арчигдчихсэн юм билээ. Үнэн унаад. Ингээд сайн муу айгуух түүхтэй юм билээ. Энэ залуу болохоор өөрөө Иванка Трамп бөгөөд Дональд Трампын охинтой нэг сургуулийг төгссөн юм билээ. Европт айгүй өндөр боловсролтой. Энэ Узбек залуу билээ. Максим Сахаров болохоор Украин залуу. Ер нь украинчууд айгүй өндөр этигийн чиглэлээр айгүй өндөр мэдлэгтэй байд юм билээ. Тэгээ ер нь бол яг энэ хоёр залуугийн санаа нь бол одоо ерөөсөө төлбөрийн систем болгоё. Өдөр тутамдаа энгийн хэрэглээ болгоё гэдэг утгаар нь одоо энэ төслийг бичээд тэгээд энэ Rev Collins гэдэг анх крипто валютыг одоо цахим долларыг бүтээсэн энэ хүнд
одоо энэ хоёр залуу бол санаагаа өгсөн байна. За тэгээд ерөнхийдөө Reed Collins 3 сарын хугацаанд судалсан. Яагаад Reed Collins зөвшөөрсөн бэ гэхээр USDT гэдэг маань болохоор $1 боловч яг төлбөрийн одоо өдөр тутамдаа талхаа аваад хоолоо аваад явдаг доллар шиг төлбөрийн хэрэгсэл болж чадаагүй учраас 100% төгс биш учраас миний бодлоор одоо энэ хоёр залуугийн одоо энэ хоёр санааг төслийг бол дэмжсэн гэж үзэж байгаа. Яагаад гэх юм бол одоо жишээ нь манай VeFi токен бол нөгөө USDT-ийн дараагийн шат болоод хувирчиж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар USDT-ийн дараагийн шатны токентай ажиллаж байна гэж ойлгож болно гэсэн үг. За Роман Рото гэдэг хүн бол маш мундаг IT-ийн хүн. За энэ залуу бол 2 метр өндөртөө. За ер нь бол Western Union-гээс илүү их мөнгөний эргэлттэй Wise гэж компани байдаг. Одоо ялангуяа энэ Азийн орнууд, Европын орнууд хятадд аюул алдартай юм билээ. Тэгээ энэ компани бүтээгдэхүүн хариуцсан захиалгаар ажиллаж байсан. Дээрээс нь бол энэ хүн бол дэлхийд дээр 70 гаруй банкны аппликейшнийг бүтээсэн хүн байдаг юм билээ. Яагаад энэ хүний багтаа авч байгаа вэ гэхээр манай банк ч өөрөө мөнгөн хуулгын банк гэдэг утгаар нь ийм мэрэгжлийн одоо Wise одоо энэ хүний энэ манай энэ банкны энэ Swift, IBAN одоо энэ бэлэн мөнгөний гүйлгээ эзлэх бүгд энэ Роман Росрын ажиллахгүй. Энэ хүний л одоо ачих гавья гэж хэлж болно. За энэ Халид Сүлейман гэдэг хүн бол ерөөсөө Арабын нэгдсэн улсын банкны салбарын номер 1 хүн гэж хэлж болно. Асар өндөр нэр хүндтэй. За энэ хүн бол Абу Дабигийн үндэсний банк бөгөөд одоо манай Монгол банкны захирал байсан гэж ойлгож байгаа тийм. Абу Даби. Тэгээд сая бид нар Ош гэдэг хотод ажиллаж явж байхад Талсбек, Жилдизээ бид гурав Ошод очоод нэг IT-ийн залуутай би танилцсан. Манай банкнд байд юм билээ. 12 сард хөрөнгө оруулсан билээ. Тэр залуу болохоор энэ Халид Сүлейманыг аягүй сайн мэддэг юм билээ. Яагаад гэх юм бол аягүй судалж ирсэн юм билээ. Тэгэхэд Халид Сүлейманыг энэ тэр залуу Швейцарын банкны захирал байсан шүү дээ гэж бидэрт ярьсан. Тэгээд энэ залуу бол Халид Сүлейман хүртэл энд ороод ирсэн учраас би энэ банкнд хөрөнгө оруулсан гэж ярьж байлаа. Тэр бол IT-ийн залуу юм билээ. За дараагийн хүн бол мэдээж хэрэг Майкл Батуев. За энэ хүн бол өөрөө 18 жилийн хугацаанд Visa гэж компани байгаа. За Visa карт бол одоо орны визагаа тэгвэл Visa гэдэг компани бол өнөөдөр одоо төлбөрийн систем, банкны системд бол одоо энэ системтэй нэгддэг юм асар том акул гэж хэлж байна. Ер нь бол Visa компани бол дэлхийн одоо тий санхүүгийн нэг ёсны одоо урсгал хаана юу болж байгааг тэр чигээр нь хараад мониторинг хийгээд бөгөөд хараад байж байгаа. За тэгээ энэ хүн бол бүр яагаад тэр Visa компаниас ажиллаа өгөхөд наашаа ирсэн бэ гэдэг нь асар том бас одоо тийм дэлхийд санхүүгийн одоо тэр мэдэн дээр бол одоо энэ хүн нийтлэл нь бичигдэх юм билээ. Бага аваад ирсэн байгаа. Манай VeFi руу оны өмнө ажиллаа өгөөд VeFi руу шилжсэн. За яагаад гэдэг талаараас та бүхэн ярилцмаар байна. Яагаад гэх юм бол энэ хүн болохоор инновац бөгөөд одоо Visa компани инновац хариуцсан захиалгаар ажиллаж байна. За мөн одоо тий платежээ бүгд төлбөрийн системийн захиалгаар ажиллаж байна. Тэр ер нь бол яг анх бидний VeFi дээр ингээд хөрөнгө оруулж байхад Visa карт нь гараагүй байсан. Гэхдээ бид нар Visa-тай гэрээгээ хийсэн байсан гэж Талсбек хэлжсэн. Тэгээ тэр үед бид ингээд судлаад үзэхэд бол Visa компанитай тухайн банк гэрээ хийхэд бол тодорхой хэмжээний хэрэглэгчтэй байх ёстой. Дээрээс нь банкны эргэлт нь одоо миний санаж байгаа $7 сая гэж байсан баг. Эхний капитализац эхний үе шатанд ороход бол ийм шаардлага тэгээ дээрээс нь маш их лицензүүд хэрэгтэй. Зүгээр нэг одоо банкнд бол өгөх нь шүү дээ. Маш их олон улсын лиценз байж ич одоо тэр Visa картыг банк одоо өөрийнхөө юу оруулж ирнэ гэж байгаа. Тэгэхээр энэ VeFi бол одоо ингээд ялангуяа банкыг бол одоо ялангуяа агентууд хэлэхэд бол ялангуяа банкны салбарын санхүүгийн салбарын бол Visa компани гэрээ хийсэн Visa карттай гэх юм бол энэ бол угаасаа найдвартай юм байна. Одоо энэ банк бол угаасаа ойлгомжтой байна. Лөөр биш юм байна гэж шууд хэлж ийлээ. Яагаад гэх юм бол Visa компани хизээч юм лөөрийн одоо тийм машинистский юм одоо лөөрийн системтэй гэрээ бол хийдгүү гинэ. Тийм учраас одоо энэ Visa гэдэг бол асар том баталгаа. Шууд Visa системтэй гэдэг бол асар том баталгаа гэдэг бас та бүхэнд хэлмээр байна. За одоо мэдээж хэрэг бол манай банк маань бол 3 чиглэл рүү орцсон явж байгаа. Бид нар бүгд энэ 3 чиглэл дээр ажиллана. За нэгдүгüүрт бол мөнгөн гуйлга. Одоо маргааш нэрээ манай Максим Сафаров захирал маань 8 агенттай хурал хийнэ. Тэр 8-ын нэгдэнд би орсон байгаа. Тэгээ тэрийг дуусаад Талсбек хоёр шууд Монголын цагаар 21 цаг 20 минутанд 21 цаг 20 минутанд монголчуудад зориулсан цоо шинэ мэдээтэй уулзсан шүү бүгдээрээ. Уулзнаа гэсэн.
Тийм учраас та бүхэн манаас идэвхтэй оролцоорой. Маргааш 21 цаг 20 минутанд шинэ мэдээ тавигдана гэсэн. Би одоо шууд мартаг байгаа дээр чатан дээр зар тавьчих. Тэгвэл нөгөө олон чаттай олон орондоо ажиллаж байгаа заримдаа ингээд бүр сайн байцгаана уу? Маргааш 21 цаг 20 минутаас шинэ мэдээ тавигдана банкны маань зүүмээр уцгаая. За тэгээд дээрэс нь мөнгөн гуйлгын салбар дээр 860 тэрбум доллар эргэлж байгаа. Крипто валютын салбар дээр 140-с 180 тэрбум доллар эргэлж байгаа. Банкны салбар дээр 150-аас 190 $80 эргэлж байгаа бол бид нар бүгдээрээ энэ салбар руу яг манай банк маань энэ гурван салбар руу тэр чигээр нь орсон гэсэн. Гурван л энэ бол асар том одоо үйл явц болж байна гэсэн. За ингээд ер нь банкны салбар бол банкныхан бол мэдээж шинжилгээр ашиг орлогоо олдог. Тэгвэл шинжилгээр $380 ашиг орлого руу орсон. Жил болгон 10-аас 20% энэ өсчихэд гэсэн. Жил болгон 10-аас 20% өсөж байдгаа гэж тоо гарсан. За тэгээд лицензүүд бол мэдээж Канада, Арабын нэгдсэн улс, Хонконг, Европ гэдэг ингээд олон орны лицензүүдийг авсан байгаа. За тэгээд дэлхийн шигдэг Багуй банкар тодорхойлсон инновац проектор тодорлоо. За Wi-Fi бол угаасаа өөрөө бол хасар. Тэгээд бас нэг зүйл дээр бас агентуудаа нэмжлэхэд нөгөө Wi-Fi-ийн олборлолтны хэр найдвартай вэ гэдгийг бас хүмүүс аягүй асууд юм билээ. Тэгэхээр энэ дээр бол энэ сертификатаа харуулаарай. Яагаад гэвэл энэ бол одоо хөндлөнгийн одоо компани баггүй хөндлөнгийн нэг осны одоо аудит хийдэг 1000 гаруй крипто валютын компанид аудит хийсэн Salute Group гэх Германы хөндлөнгийн аудитын компаниг оруулаад яг энэ олборлолт нь зөв хуваарлагдж байна уу гэдгээр оруулаад ингээд 100 оноогоос 86.60 оноо манай Wi-Fi банк маань авсан байдаг. Тэр энэ бол алтан сертификат баггүй. Энэ нотлохоо гэсэн. Ерөөсөө энэ Wi-Fi-ийн олборлолт нь үнийн шударга явж байгаа нотлохоо нь болоод ингээд гараад ирж байгаа. За одоо айгүй чухал зүйлийг бас бүгдээр ярьцгаана. За энэ дээр бол асар чухал зүйл нь юу гэх юм бол за одоо бидний хамгийн анхаарах зүйл бол одоо яг ялангуяа өнөөдрийн хувьд бол анхаарах 3 зүйл байгаа. Нэгдүгээр зүйл нь болохоор олборлолт. Ерөөсө боломж байвал бүх хүмүүст олборлох боломжийг өгөөч. Битгий одоо тэгээд ингэж юу яагаад дараач битгий айгаач хүмүүст хэлээч илүү олон хүнийг хамруулаач. Яагаад гэх юм бол Wi-Fi токен 9 сард хуваагдал явуулаа монголчуудаа. Энэ юу гэсэн үг гэх юм бол одоо ингэж байгаа байхгүй. Энэ Wi-Fi токен маань 2024 оны 9 сарын 18-нд дэлхийд олборлолт нь эхэлсэн байхгүй. Одоо 2026 оны 9 сарын 18-нд хуваагдал явагдана. 2 жил тутамдаа хуваагдал явагдаад 32 онд дуусах юм. Wi-Fi олборлоод дуусах байхгүй. Жишээ нь биткойн 2140 онд дуусах байсан бол Wi-Fi бол одоо 32 он хүртэл бол олборлолт нь дуусна гэж үзэж байгаа. За энэ дээр бид нар юу ойлгох ёстой вэ гэхээр энэ дээр одоо бид нар юу ойлгох ёстой гэх юм бол 1 секундэд 8 токен олборлж байна одоо 600 мянган хүн олборлж байгаа байхгүй секундэд. Тэгэнгүүт секундэд 8 токен 600 мянган хүнд хуваагдаж байгаа. За тэгээд тэр дунд чинь том машинтай хүн байна, сая долларын аккаунттай хүн байна, 100 мянган долларын аккаунттай хүн байна, 250 долларын аккаунттай хүн байна тий. Нөгөө л одоо тэр алаан дунд л ер нь бол энэ 8 токен хуваагдаж байгаа ш секунд болгоо. За ингээд бид нар одоо ингээд ерөөхдөө машина томсох нь амар чухал байна. Одоо ингээд боломж байдаг $1000 чамаагүй машина томсгочмоор байна. Одоо өшөө бид нар чинь за одоо хуваагдал явдал хэдэн сар хугацаа байна. За хуваагдал явдал одоо бид нар чинь 4 сар, 5 сар, 6 сар, 7 сар, 8 сар, бас л 5 сар, 9 сарын дунд хүртэл чинь бас 5 сарын шиг монголчуудаа. 5 сарын дотор бид нар овоо хөөрхөн Wi-Fi цуглуулах боломж байгаа шүү. Хамгийн гол нь 9 сарын 18-нд за доотлол нь сая хүн болно. Энэ бол тодорхой. Тэр бол тодорхой байхгүй. Доотлол нь 1 сая хүн Wi-Fi токеныг одоо олборлоно гэсэн үг байхгүй юу? За тэгэнгүүт одоо бидний машин чинь ингэж харагдаж штэ. Одоо ингээл минийх одоо 24 мянган шиг машин байгаа байхгүй юу? Нэг шиг машин чинь 62 цент болсон байна. Нэг ширхэг машин чинь 62 центтэй 84% загдаад одоо энэ чинь ингээ гүйцээд 65 цент болно. 46 сая машин загдаад дуусч байгаа юм байна.
сар гарны 2 сарын хугацаанд тий баг сар гарны хугацаанд биш үү сар гарсан. За тэгэнгүүт эн чинь 38 дугаар блок хүртэл хувьцаа өгнө гэж байгаа байхгүй. 38 дугаар блокийг дуустал танд хувьцаа өгнө. Одоо дараагийн блок дээр хувьцаа багасна. Тэрний дараагийн блок дээр хувьцаа нь багасна. Нөгөө хувьцаа чинь бид нар нөгөөний 2 жилээр хадгалах юм бол хувьцаа өгöd байгаа шүү дээ. 2 жилээр хадгалж чадахгүй бол хугацаагүй гэх юм бол хувьцаа өгөхгүй гэсэн. Тэгэхээр энэ хувьцааг авч болно авахгүй бол энэ бол зүгээр хүний сонголт. Жишээ нь би бол эхлээд хувьцаагүй угаасаа хувьцаа байгаачгүй эхлээд $1000 20 центтэй хат нь аваад $11,000 нэмсэн. 2 жилээр хадгалсан 19,930 хувьцаа өгөөд Саруулбаатар гээд ингээд $1,600,000 яг би нэг ингээд 3-5 жил сертификат нь хувьцаа эзэмшиж болсон гэсэн. За тэгвэл нэг зүйлийг бас анхааруулж хэлмээр. За ингээд нөгөө секундэд 8 токен ингээд дэлхийд дээр хуваагдуулаад ирж идэл 9 сарын 18-нд секундэд 4 токен болоод нөгөө аппаратных нь үнэ одоо хэд байсан? Аппаратны үнэ 62 центтэй байсан бол одоо аппарат нь доллар гарна. Ойлгомжтой. Доллар гарчна. 9 сард ойлгомжтой. Доллар нэг аппарат $1 олборлж байгаа нь олон сая хүн болчихно. Тэгээд нөгөө олборлж байгаа токен секундэд одоо нэг осны 8 байсан бол 4 болоод ингээд өстой жинхэнэ нөгөө хуваагдал гэдэг зүйл чинь ирээд нөгөө биткойн чинь 4 жил тутамдаа үнэ өсөд байгаа шалтгаан чинь бас 4 жил тутамдаа биткойн хуваагдаад одоо жишээ нь 10 минутанд 30 биткойн гардаг байсан бол 4 жилийн дараа 10 минутанд 15 биткойн дахиад 4 жилийн дараа 10 минутанд одоо 7 биткойн гэдэг ингээд биткойн одоо энэ 10 хэдэн жилийн хугацаанд 4-5 удаа хуваагдсан байхгүй. Тийм учраас биткойн 4 жил тутамдаа үнэ өсөж хэдийн уналттай байгаа юм шиг харагдаж боловч одоо ингээд алсын 15 жилийн хугацаанд биткойны өсөлтийг харах юм бол супер өссөн байгаа дээ. Ялган байхгүй. Тэгвэл биткойныг хадгалж чадсан хүн байна. Хадгалж чадаагүй хүн байна. Тэр хадгалж чаддаг хүмүүсийг бол холдер гэж хэлнэ. Хадгалж чадаагүй хүмүүсийг бол одоо холдер биш өөр тоглогч нар гэж ярьдаг юм гэдэг хэлбэр бол. За тэгэхээр одоо ингээд миний хувьд бол одоо энэ 1 тэрбум ширхэг токены 7639 ингээд миний дасан ингээ байна гэсэн. За ингээд энэ 7639 нь өнөөдрийн бирж дээр $2.13 центтэй байгаа хгүй яг одоогийн ханшин. $2.13 центтэй одоо энэ ханшин ингээд байж 15 центтэй байгаа учраас одоо энэ 7639 токены чинь $2.15 центээр үржүүлэхэд энэ $16,000 гарч ирж байгаа. Хэрвээ энэ токен одоо $10 авахд эн чинь 7,000 шиг чинь $76,000 болно. 16,000 чинь 76. Хэрвээ одоо олон газрын нийтлэлчээд байгаа шүү дээ. Одоо энэ чинь удахгүй $100 боллоо шүү дээ. DeFi удахгүй боллоо $100. Энэ ондоо болно гэдэг айгүйх нийтлүүд гараад байгаа юм байлээ. За хэрвээ энэ $100 болох юм бол одоо энэ хэдэн төгрөг болох юм? 7,600 биткойн DeFi ч одоо 7,600 үрчгэн 100 хэд $760,000 юм шүү. Тэгэхээр энэ 7,600 ширхэг DeFi-г та $2 зарж болно, $10 зарж болно, эсвэл өшөө хадгалж болно. Энэ бол таны өөрөө чинь яах нь сонголтоо л гэсэн үг юм аа. Мэдээж анхны хөрөнгө оруулалт бол энэ 3 дахь бүрэнт нь болохоор 1671 гэдэг маань болохоор анхны хөрөнгө оруулалт ингээд 1671 хувьтай ингээд байна гэсэн үг. За ингээд одоогийн байдлаар одоохондоо iPhone утсан дээр картууд уншихгүй байгаа. Гэхдээ та бүхэн маань одоо Samsung-ийн утастай бол ингээд карта wallet татаад wallet руугаа карта оруулаад тэгээ ингээд картаараа ингээд төлбөр тооцоогоо хийгээд ингээд ямар ч асуудалгүй ингээд энэ карта уншуулад явж болно. За энэ дээр бол таны аккаунт байгаа, ансчин байгаа, BNB байгаа, бүх юмнууд ингээд шалгаж орно. За мэдээж энергийг та яаж ашиглах ёстой гэхээр одоо энергийг та агент хүн бол тухайн энергийг одоо энэ дээр ингээд байршуулах юм бол танд энерги яах нь. За одоо гарч байгаа багаас чинь 5% цалин өгнө. Та энерги хадгалсан гэсэн үг. Хоёрдугаард нь болохоор энергитэй хүмүүс байх юм бол дахиад машина томсгож болно энергиээр. Энергитэй хүмүүс одоо мөнгө ч зүг байхгүй. Одоо өнөөдөр хараа нэг энерги $1 33 цент гэсэн шүү дээ. Сая өчтөр $1 27 цент байсан шүү. Санаж байна уу? Энэ дээр 27, энэ дээр 33-аар бодогдох нь шүү дээ. За тэгэнгүүт одоо ингээд та бүх маань энергитэй хүмүүс IDO-гоо аваад машина томсгож болно. Багтаа өсгөж болно гэсэн үг байна. За энерги ийшээгээ хийгээд нэг ёсны шас За энерги энэ карт руугаа хийгээд нөгөө карта 3% шимтгэлтэй биш 1.5%
шимтгэлтэй болгож болно гэсэн үг байна. 1.5% шимтгэлтэй болгож болно. За энергитэй байх юм бол зээлэн дээр нөлөөлнө. Тийм учраас бид нар энергийг маш сайн цуглуулж байгаа. Тэгээд дээрэс нь энергитэй хүмүүс бол одоо энэ 18% хүү бодуулж авах боломжтой. Энергитэй хүмүүс өөрийнхөө байгаа токен дээрээ хүү бодуулж авна. Тэр нь чөлөөтэй даасан юу гэдэг дээр ч юм уу тий. Хадгаламж гэсэн үг байхгүй юу? Ярьж байдаг шүү дээ. Цацаадгүй хадгаламж бид нар ярьсан шүү дээ. За ингэж болно гэж үзэж байна. Яа. Одоо бүгдээрээ нэг зүйлийг бас мэдэх хэрэгтэй. Маш чухал зүйл байгаа. За одоо тэгээд энэ Talspeak аккаунтыг ярилцъя. За монголчууд бол 10 сарын 1-нд олборлолтоо эхлүүлж эхэлсэн. Монголчуудын хувьд бол Talspeak бол 7 сард мөнгө өгөөд 9 сарын 12-ний өдөр коноп авсан гэж байгаа. 9 сарын 12-ний өдөр коноп авахад монголчуудаас хэдэн хоногийн өмнө 10 сарын 1-нд бид эхэлсэн гэж нэг. За нэг 12 хоногийн өмнө Talspeak $2,500 машина бол 7 сар авсан байсан шүү дээ. Бүр хүлээсэн байна. 7 сараас олборлолтоо эхэлж 2 сар хүлээсэн байна шүү дээ. Тухайн үед машин 10 центтэйс гэж байгаа. 10 центтэй байсан байгаа байхгүй. 25 мянган шиг машин аваад одоо өнөөдрийн ханшаар бол нөгөө миний 11 дээр 5 гэхэр чи $16,000 авч иж өнөөдрийн $2,500 тэнцэнэ гэсэн үг байхгүй. Тэгвэл хизээч тэр үе шиг ингэж олборлохгүй. Яагаад тэр үед олборлож исэн хүн цөөхөн одоо өнөөдрийнх шиг олборлож байгаа хүн их биш гэсэн үг байхгүй юу. За ингээд 37,197 ширхэг 37,197 ширхэг Wi-Fi олборлож өгчээ. Айхтар байна тий. 37,000 гэж одоо юу гэсэн нөгөө тэр бум 37,000 энэ дотор явж байна гэсэн үг байхгүй юу. Нөгөө тэр бум гарах гэдэг токен дээ шүү дээ. Одоо 8 жилийн хугацаанд нэг тэр бум токен хүмүүсийн гар дээр очноо. Банкны гарт бол нэг ч токен байхгүй гэхэд 37,000 нь өнөөдөр Talspeak-ийн тансанд одоо бүр илүү нэмэгдэж байна. За тэгээ одоо энэ 37,000 ширхэг токен чи одоо жишээ $100 бол хэдэн төгрөг болох юм бэ? Энэ жил үржихэн $100 гэхэд $3,700,000 гэх. За өнөөдрийн ханшаар бол нэг $75,000 болж байгаа юм байна. Хэрвээ $1,000 бол $37 сая. Хэрвээ $10,000 болох юм бол $370 сая юм уу? За тэгээ хэрвээ биткойн шиг одоо болох юм бол тэгээ хэдэн төгрөг тийм бүгд. Тэгэхээр Wi-Fi бол өсөх нь тодорхой монголчууд. Wi-Fi бол өсөх нь тодорхой. Яагаад вэ гэхээр та нар энэ зүйлийг харж байгаа. Одоо Wi-Fi бол дөрвөн одоо гол даалгавартай байхгүй юу? Тэрийг та нар бичээд авчих. Wi-Fi бол дөрвөн гол даалгавартай. Нэгдүгээр даалгавар нь болохоор танд Wi-Fi байвал одоо та манай картыг суулгаад та юу л юу яах нь худалдаж авах боломжтой гэсэн үг байна. Хэрвээ танд одоо Wi-Fi байгаа тохиолдолд бол та манай одоо энэ Wi-Fi-ийн энэ карт байгаа шүү дээ. Энэ картыг цадах байхгүй $10. Яагаад энэ картны нэр нь Wi-Fi гэдэг нэртэй вэ гэхээр хэрвээ танд Wi-Fi байх юм бол энэ карт авах юм бол та Wi-Fi-г одоо B2B системээр солиулахгүйгээр нэг ёсны та Wi-Fi-а одоо биржээр дамжуулаад зараад Монгол мөнгө олгоход ингээд бөөн үе шат бол хэрэггүй гэсэн. Ерөөсөө танд Wi-Fi байхад та өнөөдрийнхөө ханшаа хөврөөд автоматар хөврөөд та гараад тасгаа авч болно, хүнсээ авч болно, маш бензинээ авч болно. Одоо яг 10 ширхэг Wi-Fi таах юм бол $20. 100 ширхэг Wi-Fi таах юм бол $200. Гараал та тэрийг ингээд картаа уншуулад ATM-с мөнгө аваад ерөөсөө Wi-Fi бол USD-ээс төгсөхгүй. Coin-оос төгс. Зүгээр л энийг өнөөдөр энэ философиг, энэ банкны ямиг өстой нөгөө ойлгож байгаа хүн ойлгоно. Өстой ойлгохгүй бол үнэхээр ойлгохгүй юм билээ. Одоо би энэ банкыг одоо энэ гол юм ойлгож ингэж одоо нэг ёсны аягүй сайн ойлгож эхэлж байна гэсэн үг байхгүй юу? Яагаад гэх юм бол би өөрөө энэ Wi-Fi-аар тооцоо хийгээд ингээд би эхлээд аягүй их тооцоо хийгээд сүлдээ би бодсон байхгүй ямар тэнэг юм бэ? $2-оор нэг Wi-Fi-аар одоо нэг кофе авч уугаад харчаа. Магадгүй нэг Wi-Fi $10,000 болчиход яах вэ? Нэг $10,000 нэг кофе авч уугаад яваад адилхан гэсэн. Тэгэхээр мэдээж хүн бол Wi-Fi хайрлаж гамжиж байгаа. За тэгэхээр Wi-Fi-ийн нэгдүгээр даалгавар нь бол энэ токен бол өнөөдөр төлбөрийн хэрэгсэл монголчууд. Асар том төлбөрийн
хэрэгсэл болсон энэ токен бол болсон байгаа токен. Тэгэхээр бидний хувьд бол одоо юу гэж хэлэх юм бэ? Одоо бидний хувьд бол энэ токен бол үнэхээр өстой асар хурдан хугацаанд ахиуган шиг цуглуулах нь чухал. Ялангуяа Монгол улс маань эдийн засгийн хувьд ямар адилтай бол бидний хувьд бол мөнгө ямар чухал хэрэгтэй байгаа вэ? Таньны чинь танд одоо мөнгө хэрэг ер нь бол тань ингээд одоо Монголд бол нэг байр аваад машин аваад өөр ширээ дараа амьдрахад бол хамгийн багадаа 1 тэрбум төгрөг шүү дээ. Улаанбаатарт бол ялангуяа яг үнэндээ Улаанбаатарт бол Америкийн Нью-Йорк шиг үнэтэй. Та нар боддоо мулах нь хэдэн төгрөг вэ? Грамм ах 30 мянга. Тэгээд нэг кофе нь 10 мянга. Зүгээр нэг кофе аваад байгаа 7 8 10 мянга. Тийм хэд болж байна. Зүгээр л энийг доллар руу хөгжүүлэхэд зүгээр том дэлхийн одоо тийм том хөгжил өндөртөө цалин 2 3 мянган долларын доотлоо ингэж авдаг. Хүмүүс нь 2 3 мянган долларын авдаг энэ том их хоттой адилхан одоо өнөөдөр энэ задалтай энэ бид нар амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр тань хэрвээ одоо хэрвээ танд ингэж дайшгүй санхүүгийн хувьд бол өндөр санхүүгийн ашиг олох хүсэлтэй байгавал мэдээж их танд одоо 2 3 сарын хугацаанд та ингэж баяжна гэж бид худлаа ярихгүй. Харин та 2 3 жилийн хугацаанд маш бага хөрөнгө оруулалтаагаар одоо жишээ нь 5,000 2,000 долларын за нэг 3,000 5,000 долларын хөрөнгө оруулалт хийгээд 2 3 жилийн дотор 1 2 байраа. За цаашлаад хэлэхэд нэг одоо чинь таны одоо жишээ нэг 1,000 доллараар за одоо өнөөдөр ингээ 1,000 доллараар Bitcoin аппаратыг авахад 6 жилийн хугацаанд Bitcoin-ыг олборлж өгнө. 2 жилээр хадгалах юм бол 130 мянган доллар гэж байгаа байхгүй. Ингээд бид нар дунджаар гаргаад ирэх юм бол нөгөө мянга маань 2 3 жилийн хугацаанд бол 200 мянган доллар болж байгаа. 200 мянган доллар чинь бас овоо хөрх юм гэж 800 сая төгрөг. Тийм учраас энэ талаас нь зөв талаас нь очих хэрэгтэй юм. Мэдээж хөрөнгө оруулалт гэдэг бол зөвхөн та өөрөө хариуцлага өрнө. Гэхдээ бид нар өнөөдөр ямарваа нэгэн эрсдэлгүйгээр их хэмжээний мөнгөтэй болдог гэсэн. Эрсдэлгүй амьдрыг бол цалинхаад цалингийн оронд амьдрах. Бизнес бол бүх бизнес эрсдэлтэй. Эрсдэлгүй бизнес гэж хаана ч байхгүй. Ер нь одоо эрсдэлгүй амьдрал гэж хаана байхгүй. Одоо маргааш бараг энэ дэлхий сүнхүүгүй юу, амьд байхаагүй юу гэдэг баталгаа байхгүй шүү дээ. Ямар ч баталгаа хаана ч байхгүй гэдгийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй юм байна. Тийм учраас DeFi-ийн гол том одоо тийм хүчин яагаад энэ DeFi 10,000 доллар цаашаа төлөөд тэрнээ ч илүү өсөх вэ гэдэг гол дөрвөн давхрыг энэ философик тавхан ойлгох. Энэ гол зорилго. За ингээд DeFi бол төлбөрийн хэрэгсэл болчихоо. Алтаа танд нэг DeFi өгөөд нэг машин авдаг болно гэсэн. Хоёрдугаар даалгавар нь болохоор манайх банк гэдэг утгаараа банк маань одоо яах нь бид нар зээл болгоно. Энгийн хүмүүс зээл болгоно, агентуудад зээл болгоно. За тэгэхээр банк маань одоо бидний энгийн хүмүүс зээл болгоно, агентуудад зээл болгоход манай банк маань бол юу процент авах вэ гэдэг асар том асуудал. Одоо жишээ нь арилжааны банкуд бол үйл хөдлөх за тэгэл мэдээж хэрэг бол бизнес гэл одоо тийм ингээл маш их зүйлийг ингээл яг энэ бодиттой зүйлийг процент авч байгаа шүү дээ. Тухайн орноос шалтгаалаад, тухайн нөхцлөөсөө, тухайн хууль ёсны орчноос шалтгаалаад ингээд явж байхад манай банк болохоор өөрөө дэлхийн хамгийн анхны блокчейн системээр суурилсан крипто банк, бэлэн мөнгөний хослолтон банк гэдгээрээ орны хүмүүс амьдарч ажиллаж энэ банкнд одоо өнөөдөр гэж зүтгэж шүү дээ. Жишээ нь Солонгос одоо секунд болгоно нэг хил дээр DeFi-ийн талаар нэг хүн яриад явж байна гэсэн үг. Тэгэхээр банк маань бол процент бол өөрийнхөө хүүхдийг л авна. Өөрийнхөө бүтээсэн бүтээлийг авна гэсэн үг. За одоо өнөөдөр одоо жишээ нь хоёлаа одоо 10,000 доллараар бизнес эхлүүлээ гэж бодъё. За 10,000 доллараар бизнес эхлүүлэхэд 5,000 доллар. Тэгвэл хоёлаа 10,000 доллараараа өнөөдрийн ханшин шууд бизнес рүү мөнгө оруулахгүй гэсэн үг байхгүй юу? DeFi-г хоёлаа 2 доллар 15 центээр авнаа. За ингээд хоёлаа 4,651 шиг DeFi-г аваад цацаач ансаа нэгэ цацаач. За ингээд цацаангууд нөгөө банкнаас процент гэсэн үг байхгүй. За ингээд банк маань бидэрт одоо дунджаа 2,900 доллар шүү. Мэдгүй тухай үед хэдэн төгрөг ямар нэг 10,000-ыг зөвхүүлээд мөнгө авлаа. Бэлэн доллар авлаа. Тэрийгээ бизнесээ хийлээ. За нөгөө бизнес маань амжилтанд хүрсэн ч вэ? Хүрээгүй ч вэ? Хоёлаа ямар ч байсан процентаа үлдсэн. Зөв үү? Ямар ч байсан процентаа үлдсэн. За одоо ингээд 10,000 долларыг хуваах нь 2.15. 4,651 шиг проценттай. 4,600 ширхэг DeFi-тай гэсэн үг байна. За ингээд 4,600 DeFi-тай
хоёр нөхөр маань бизнесээ хийж явсаар агаад өрөө дарлаа. За тэр үед BeFi-ийн ханш $5 бол яах вэ? Дунджаар тий $5 болоход биткойн барьцаа $23,550. Хоёулаа буцаад $23,000 авах нь шүү дээ. Тэгэхээр маш олон бизнес эрхлэгч нар одоо тий харж их сатанд орсон байна. Оронд дээрэс нь барьцаа нь ингээд үнэн унаад байдаг учраас яг ийм барьцаатай яг ийм нөхцөлтэй хүү багтай ингээд хялбаршуулсан ийм зээлийг бол хүсэж байгаа маш олон сайн хүн байна. Та бүхэн санал нийлж байгаа зү. Тэгэхээр энэ бүх хүмүүс BeFi-ийг авч барьцаалж зээлгэж нэг өдөө бараг даатгалтай зээл гэсэн үг байхгүй. Мөнгө нь одоо тэр хүн бизнес нь бадарсан ч гэсэн одоо муугаар бодох юм бол мөнгө нь байж нас гэсэн үг байхгүй. Ийм сайн одоо банк энэ бол бараг халаал банк. Одоо нэгээс нэг хүн төрөлхтний төлөө банк гэсэн үг байхгүй. Энэ банк маань өөрөө. Тийм учраас одоо биднес ингээд бидний нөгөө ишгэлдэг банкуудыг одоо арай зөөлөн арай илүү хүнлэг байгааг олж хараад бид нар дахин буухгүй байна гэсэн үг байхгүй. За ингээд энэ зээлийн үйлчлэгээ эхлэхээр BeFi-ийн үн бол өснө. За ингээд 2 дугаар даалгавар. За 3 дугаар даалгавар. За та бүхэн маань энэ токеныг мэдэх баха. Дэлхийд 4 ч ихсэж байгаа. Ирэмбэрээ. BNB гэдэг. Одоо өнөөдрийн ханш нь $628 байна. BNB 10 жилийн өмнө нэг ширхэг нь 10 цент байсан. 10 центнээс $628 хүртэл өсчээ. За яагаад вэ гэх юм бол BNB токен бол Binance гэж дэлхийн номер 1 биржийн үйлгээ болгоны шимтгэлийн мөнгөөр тодорсон. Гэсэн үг байхгүй тэр даалгавар нь тийм. За тэгэнгүүт BNB бол одоо Binance-ийн одоо нэг ёсны одоо тэр Binance-ийн BNB токен маань Binance биржийн одоо нэг ёсны гүйлгээ болгоны шимтгэлийн мөнгө болж тэгсэн даалгавартай учраас хүн болгон тэрийг авч шимтгэл нөгөө гүйлгээ хийх юм бол шимтгэлт ингээд хүчээр ороод ингээд олон сая хүний хэрэглээнд орсон учраас өнөөдөр 10 центтэй байсан BNB маань өссөөр хагаад $628. Сая бүр 1300 төгсөж биткойн $130 болоход. Тэгэхээр өнөөдөр энэ бол бирж. Тэгвэл BeFi токен дэлхийн олон зуун сая хэрэглэгчтэй банкны шимтгэлийн мөнгө бол бүтээгдсэн. Бас ер нь бол гол даалгавар нь бол 3 дахь одоо энэ ертөнцид бүтээгдсэн 3 дахь даалгавар. Та бүхэн юу гэж бодож байна? BeFi токен бүхэл бүтэн бирж биш. Бүхэл бүтэн аль биесний крипто банкны дэлхийд даяар хүмүүсийн ашиглах банкны шимтгэлийн мөнгө болоод бүтээгдсэн байна гэдэг бол юун $600. Зөв үү? Юун $600 вэ гэж би хэлмээр байгаа байхгүй бүгдээрээ. Тэрнээс ч илүү өсөх боломжтой гэж үзэж байгаа. Тийм учраас одоо энэ BeFi-ийн үн бол энэ жилдээ $100 бол өөр $100 бол BeFi-ийн хувьд бол одоо зээлийн үйлчлэгээ банкны бүх одоо гүйлгээнүүд эхлээд ингээд бүх үйл ажиллагаанууд нь үе шаттай яваад гэхэд бол 1 тэрбум токен 8 жилийн хугацаанд ч одоо энэ дөнгөж 2 жил болж байна. Тэгээд хуваагдал явагдана. Үнэн нь өснө, олборлолт нь басна. Тэгэхээр нөгөө биткойныг анх дөнгөж олборлоод баг үнгүй байх үед нь бид нар тэр боломжийг алдчихад одоо тэрийг авцснаа мэдээд тэр боломжийг алдсан шүү дээ би мэдсэн. Хэрвээ би тэр үед 1000 шиг биткойн аваад алдсан бол өнөөдөр би 1000 шиг биткойн гаргаж ирээд залхад нэг шиг биткойн 250 сая шүү дээ. $70 сая ч одоо хэдэн төгрөг бүр тоолоод чиргөө $70 сая байх байлаа. Бүгдээрээ 200 тэрбум төгрөг зүг. Бидний амьдрал бол маш сайхан. Мэдээж хүн санхүүгийн хувьд бол санхүүгийн эрхчлөөтэй байж иж хүний амьдрал илүү тав тухтай болно. Огт санхүүгийн асуудлаас гараагүй хүн яагаад ч өнөөгийн нийгэмд бол аз жаргалтай амьдрах боломжгүй гэж үзэж байна. Наацхан хүүхдүүдийн гансургуул, соёл, хоол, хүнс, хувцс, хунар гэж өнөөдөр бид шийдэх хариуцлага үүссэн маш их асуудлууд байдаг. Ялангуяа эцэг эхчүүд. Тийм учраас өнөөдөр та $1000-аар 1000 биткойн аваад 200 тэрбум төгрөгтэй байх боломжоо 15 жилийн хугацаанд алдсан байвал та дахиад тэр боломж таны гарт аманд орсон шар тусыг алдахгүй. Энэ боломжийг та илүү ухамсартайгаар атгаж авах уу гэдэг бол
Өнөөдөр таны сонголт бол ирсэн байна гэсэн үг. Та ганцаараа энэ боломжийг гэж амьдрах уу? Эсвэл та хайртай дотны хүмүүстэй энэ боломжийг хатгуулах уу гэдэг бол бас таны яхана сонголт байгаа. Мэдээж ойлгохгүй, ихэнх нь ойлгохгүй. Би бол агентуудтай хэлж байгаа шүү дээ. Одоо энэ агентуудтай битгий хүнд нэг хэлнэ, хоёр хэлнэ. Би хэлсэн шүү дээ. Талбайг бид нар бол хүнтэй нэг ярина, хоёр ярина, баяртай. Гурав дахь удаа гэж байхгүй. Яг тэр хүн болгон амжилтанд хүрч, хүн болгон биткойнтой биш. Хүн болгон тэр бомтон бод чадахгүй. Яг тэр хүн үнийг хүлээж авах. Тэр хүн сэтгэхүйн бэлэн үү? Тэр хүн үнэхээр чин сэтгэлээсээ амьдралаа өөрчлөе. Өөр ширнээсээ гарыг чин сэтгэлээсээ би маш гоё амьдрмаар байна гэсэн юм одоо нэг ёсны тийм хүмүүс энэ DeFi дээр баяжна. Дээрэс нь ямар хүмүүс өнөөдөр санхүүгийн хэрэгсэнд өгч чаддаг хүмүүс. Зөвхөн авъя гэсэн сэтгүүтэй хүмүүс зөвхөн хар аймаа одоод хүнд нэг жоохон ч гэсэн сэтгэлийн дэм өх хүнд нэг дараа ингээд нэгэд ядаж нэг чихэр чадлаггүй сэтгэлийн тэнгээгүй чадлаггүй хүмүүс бас хэцүү амжилтанд хүрэхэд бол хэцүү байхгүй юу? Хамаг юм хаалттай байж байгаа гэсэн. Тийм хүмүүс бол маш их байдаг. Ингээ амар харамж ирээдүйн мөнгнөөс одоо харамлаа сууж байгаа шүү дээ. Одоо жишээ нь одоо ирээдүйд чи долларын сэтэн болоод чи ах дүүстэй туслах уу? Чи тийм хүмүүс одоо таажсан гэдээ бодоод за би 1 сая доллартай болоход одоо 3 тэрбум төгрөгтэй бол би 3 тэрбумаар юу хийх вэ? Ядсан ах дүүстэй байр авчихгүй гэд зарим хүмүүс байхгүй гэж харамсаж сууж байгаа. Тэр мөнгө нь байхгүй. Тэр мөнгө нь орж ирээчгүй байгаад үшээ тэрийг харамсаж сууж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүний одоо энэ их хэд баялагийг нөгөө саваа бэлдээд шүү дээ. Монгол үг гэдэг саваа бэлдээ. Тийм учраас та бүхэн маань ч гэсэн одооноос саваа бэлднэ. Мэдээж та нар бол DeFi-тэй хүмүүс бол ойлгомжтой. Санхүүгийн хувьд маш их өндөр ашиг орлого олно. Зарим нь $10 дарна, зарим нь $100 дарна. Яг л биткойны түүх бол ямар байна? Яг тэр түүхээрээ л явна. Энэ нь тэмэг зах зээл. Нууц кодоо алдаж хүмүүс мөнгө алдна. Тийм учраас анханасаа нууц код тэгээ бид нар үр хүүхдүүдтэй нууц код одоо өв залгамжлуулах хүүхдүүдтэй бүх юмаа бичиж үлдээх хэрэгтэй. Тэгжэл бид нар яах нь өнөөдөр энэ их хөрөнгийг одоо үр хүүхдүүдтэй хадгалж цаашаа дамжуулах боломж бол гарч ирж байна гэж үзэж байна. Тийм учраас одоо энэ банкны агент хүмүүс бол маш их хариуцлагатай шүү. Одоо би ингээд дуртай хүмүүсийн одоо энэ банк ч угаасаа хэлсэн шүү дээ бид нар хүн болгоныг агент болгохгүй гэдэг. Агент гэдэг хүн ямар хүн бэ гэх юм бол ерөөсөө л энэ банкны захирал гэсэн. Салбарын захирал. Таныг энэ банк ажилд авч байна. Та энэ салбарын захирлыг та өөрийнхөө салбарыг өөрөө Улаанбаатар хотод хөгжүүлэх үү? Эсвэл та Дархан хотод хөгжүүлэх үү? Эсвэл та Хөвсгөл аймагт хөгжүүлэх үү? Эсвэл та Казахстанд хөгжүүлэх үү? Хятадд хөгжүүлэх үү? Энэ бол таны өөрөө ч сонголт. Жишээ миний хувьд бол би энэ банкныхаа салбарыг би олон хооронд хөгжүүлж байна. Одоо миний банкт Африк байна. За сая одоо эндээс Самарканд аягүй том баг орж иж байна. Узбекистан, за Казахстан, Кыргызстан одоо ингээд сүүлийн үед явсан тий. Одоо Малайз, одоо Филиппин, Индонез гэдэг одоо ингээд энэ улс орнууд ингээд ерөнхийдөө энэтхэг ингээд бид нар энэ жилийн хугацаанд бол миний гол зорилго бол 10 улсын салбараа ингэж хөгжүүлэх зорилготой агент байгаа. Та нарт ч гэсэн хөгжүүлээсэй хүсэж байна. Одоо энэ Солонгосын агентууд 10 хувьдаар юм тойрон хурал зохион байгуулж байгаа юм байна. Гэхдээ бидний баг биш л те. Өөр бас л энэ DeFi-ийн нэг агентууд болчих واخгүй. Тэд нар ингээд аягүй идэвхтэй ажиллаж ийн. Солонгос хэл дээр маш их материал өгд юм байна. Би сая 2-3 хоногийн өмнө жаргал ихчээр дамжаад жаргал ихч сая манай Магна ихчийн багт Солонгосоос бил хийсэн баггүй юу. Тэгээ жаргал ихч Солонгосын крипто валютын үнэтэй Каспектэй анх удаага Солонгосын крипто валютын үнэтэй мэдээлэл өгч үзлээ. Тэгээд ерөнхийдөө бол айгүй тийм билеттэй айгүй тийм Солонгосын крипто валютууд их тайван байд юм байна. Би олж харлаа. Тэгээд их тийм чухал асуудлуудаа асуугаад маш их сонирхоод тэгээд айгүй гоё таалагдсан. Тэгээд Солонгос хэлээр их материал байд юм байна гэж бидэрт онцлж хэлсэн. Удахгүй маш гоё мэдээд бодноо гэсэн. Ерөнхийдөө бол Солонгосууд бол зарим нь бол мдээгүй байна. Яг нөгөө тэгээд ингэж асуусан. Жилийн өмнө аюу хүчтэй Солонгос руу орж ирээд яагаад ингэж чимээгүй болчихсон бэ гэдэг асуултыг бид тавьсан. Тэгээд Талсбекээс бид нар асуусан. Талсбек руугаас учраас хариулсан. Тэгээд Талсбек болохоор үгүй шүү. Эсэргээрээ Солонгосоор бүр ингэж улам хүчтэй ингэж дөргиж байлдан дагуулж байгаа шүү. Чи харин
тайн судлаад үзэрэй гэсэн чинь нэрэл Солонгос ч бүр 10 хотоор ингээд тойрон сургац зохион байгуулагдаад тэгээд Солонгосын энэ агентууд аюултай ажиллаж байгаа юм байна гэдгийг бид нар сая өчтөр олж мэдлээ. Тэгээд Солонгосууд ингээд аюул тийм хүчтэй ажиллаж байгаа юм байна. За тэгээд дээрэс нь за нэмж хэлэхэд одоо тэгээд 5 хүндээ дээрэс нь нэмж хэлэхэд бол агент хүн бол UI маш сайн мэдэх хэрэгтэй. Агент хүний хамгийн гол даалгавар бол ерөөсөө энэ крипто валютын зах зээлийг судлаж энэ мэдлэг санхүү хоёр чинь цуг явна гэсэн. Хэрвээ та мэдлэггүй агент байх юм бол та яг дахиад шиг л ажиллана. Дахиад яг үл энэ минь тэр минь гэж өдөр шөнөгүй та ерөөсөө яг л та ажилтны шиг та ингэж хүн оруулаад байна. Бүртгээд та байхгүй бол тэр ажил яах нь явахгүй. Би тэрий чинь сая 2-3 сар өөрийнхөө алтан дээр зуралцаад туршлаган дээр 2-3 сар би гадаадд очиод түгээл хүн оруулаад гэсэн. Нэг хүн оруулаад нөгөө нь үзэхгүй. Дахиад нэг хүн оруулаад нөгөө нь үзэхгүй. Дахиад нэг хүн оруулаад нөгөө нь үзэхгүй. Орохдоо амар гоё орно. Вау өстой. Халаад өгөө тэгэл байхгүй. Ганцаараа ороод тэр чигээр таг гэлтрийн гацаанд. Тэнгууд тэр чинь тэр улс руу очиод хоол унд буудал гэл ингээл чи 10-20 сая ш нэг улс. Нэг улс бол 10-20 сая явж ш нэг улсын өөр ямар ч арга байхгүй. Тэгээд тэр улс орон дээр очиод ингээд яагаад ингээд сүултээ надад талбарт би ярилцж байгаа байхгүй. Би ингээд нэг л буруу ажиллаад тах шиг байна. Яаж би ингээд зөв ажиллах хэрэгтэй гэдэг талбарыг чамд ерөөсөө ингээд юу алгаа, систем алгаа. Чи ерөөсөө системгүй ерөөсөө ингээд яг ингээд таг зөрүүдлээд ингээд яваад байна. Чи намайг ингээд нэг сонсоод байгаа. Тэгээ би буцаад юу руу Кыргызстан руу нисээд тэгээ талбарыг хажууд 14 хоног амьдраад тэгээ яг талбарыг яаж багтаага ажиллаж ийн, яаж тэр системийг бүтээж ийн, тэр бүх багийн бүх хүмүүсээр насруулаад бичээд тэгээд би системээ дээр ингээд бичээд ерөнхийдөө бол ингээд ойлгосон шүү дээ. Яаж ажиллах ёстой гэдгийг ойлгоод тэгээ ерөнхийдөө бол ингээд яг одоо системээр ажиллаж эхэлж байгаа. За тэгэхээр яах ёстой вэ гэх юм бол нэгдүгээрх нь болохоор агент хүн яг одоо энэ слайдыг барьж сууж агаад яг энэ банк ямар банкийн за яадаг банкийн энэ холборлолт нь яаж ажилтгийг энэ карт нь заавал танд байна. Миний хамгийн том алдаа би iPhone-тай байсан. Тэгэнгүүт iPhone утсан дээр карт ажиллахгүй. Тэгээ би бүр тустай юм картанда зориулаад утас аваад ийм утас аваад тэрийг ингээ уншуулад одоо ингээд нөгөө нэг ёсны хүнд ингээ харуулах одоо картаа ашиглаад харуулах юмтай байна гэдэг чинь асар чухал. Одоо хүнтэй уулзлаа туулаа нэг аяг кофе авсан гэсэн яах вэ нэг аяг кофе дон гэж уншуулаад за одоо энэ хараа энэ карт ингээ гоо тэр хүний тэр банкыг хүлээж авч байгаа сэтгэхгүй зүгээр газарт ингээ ерөөсө шууд орж байгаа байхгүй тэр хүн шууд окей би яг одоо энэ картыг авмаар ингээд бүр чичрээл ингээд тэр нөгөө бүтээгдэхүүнийхээ бүтээлэх гэсэн юм билээ. Бид чи яах нь карт байгаа ийм юм байна. Өстөд бид $1000 орсон, $10,000 орсон. Тэр чухал биш. Тэгэхээр нэгдүгээр даалгавар бол бид нар яах ёстой гэхээр нэгдүгээрт бол та өөрөө бүтээгдэхүүнийхээ бүтээл авах ёстой. Бүгд картаа ажиллуул. Өнөөдрөөс эхлээд бүх агентууд гэрийн даалгавар бүгдээрээ хямдхан чамаагүй утас аваад эсвэл Samsung NFC-тэй утас авах юм бол супер. Яагаад гэх юм бол энэ картаараа та эдемээс мөнгө авч болно. Энэ виртуалны картаараа Киргизийн лидерүүд ямар мундаг юм бэ? Наттай хүмүүс ээжиж картаа за ингээ эдемээс очиад бэлэн мөнгө авч юмч. Ийм зүгээр ийм онлайн картаараа. Би хажууд нь очиод өстой жинхэнэ суралцж байгаа юм чи. Одоо яаж авдаг гэж юм. Бид нар бол юм бодож за энэ электрон картаар яаж эдемээс мөнгө авах гэж бодож лээ. Донгол авчих юм чи. Айхтар. За тэгэхээр ерөөсө бүгдээрээ энэ карт ажиллах нь чухал юм байна. Тэгээд карт нь сарын $3 хураамжаа төлөөд нэг аяг кофе уусан ч гэсэн нэг цаа авсан ч гэсэн дотроо нэг $50 ч юм уу те нэг 100,000 төгрөг хийж хэрэг. Тэгэл яаралтай үе тэрийг гаргаж ирээд шууд нэг усч авсан уу нэг ундаач авсан уу ингээд тэрийг шууд уншуулж тэр одоо бүтээгдэхүүнийг харуулах хэрэгтэй юм байна. За хоёрдугаарх нь болохоор багийн тусдаа чат нэг хэрэгтэй. Одоо та нар маань өөрсдийнхөө багтаа тусдаа чат нэ. За тэгээд тэр тусдаа чат нь болохоор ямар чат авах хэрэгтэй юм гэвэл зөвхөн таны баг. Одоо үндсэн чатнаас та мэдээлэл аваад багтаа өөрөө яах би өстой тийм сошиал дээр муу. Одоо тий би бас өөрөө ер нь бол би ч гэсэн ер нь бол тийм аюу тийм нийтч хүн биш байхгүй юу. Ингээд ер нь жоохон тийм нэг тийм ингээл амар хүмүүс байдээ. Одоо миний багийн эрсдий байна. Одоо дуламжаа ихч байна. Монголд бол бүр ингээл хүмүүс ингээл амар лаг бичин пост супер оруулна. Би бүр ингээд үнэхээр тийм дургуун бохгүй. Гэтэл одоо бол энэ чи онлайн бизнес дуудахаараа чи дуртай байна уу? Дургуун байна уу хамаагүй. Тэгээ одоо ингээд миний
гар утсан дээр одоо надад Telegram тэгээ WhatsApp заавал байх ёстой. Станы орнууд ажиллахад бол надад би гэдэг үг гэнэ. Одоо би ингээд лидерийн чаттай нараа. Тэгээд лидерийн чат дээр тацбекийг оруулсан. Би гуугаад тацбек чи надад ихний ээлжинд туслаад өггээд. Тэгээ энэ болохоор зөвхөн миний лидерүүд байгаа. Тэгээ энэ дээр 42 хүн байна. Одоогийн байдлаар 38 лидер. Тэгээ энэ 42 хүн болохоор шинэ хүмүүс биш шүү. Таана энэ 42 хүн чинь таана багтаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ эдгээр маань материалаа аваад таашаага өөрийнхөө тэр 30 өнөө 40 өнөө 300 өнөө тэр хүмүүс рүүгээ яах нь мэдээлэл түгээдэг ерөөхдөө тим гэсэн үг. За тэгээд нэгдүгээрх нь за бүгдээрээ бүр хамтдаа бүр бичээд авах хэрэгтэй манайхаа. Бүгдээрээ бичээд авах. Нэгдүгээрх нь маргааш нас гэхэд бүгд карта ажиллах. Валида батаад офс дээрээ карта суулгадаг бүгдүүд авчираад одоо яаж хийж байгаа бүгдээрээ яах нь. Нэгдүгээр даалгавраар карт. За хоёрдугаарх нь бүгдээрээ картнаас гадна за одоох манайхаа. Тийм энэ чинь. За нэгдүгээрх нь бүгдээрээ карта ажиллуулж эхэлнэ. Бүх агентууд. Та нар үр дүнд хүрээ, та нар амжилтанд хүрээ гэвэл энийг л хийж эхэлнэ. За хоёрдугаарх нь болохоор өөрөө та нар карта ажиллуулаад багийнхан ч гэсэн даган дуурайна гэсэн. Чат нэг хэрэгтэй. Багийн чат нэг хэрэгтэй. За тэгээд багийн чатан дээрээ шинэ мэдээллүүд тэгээ өдөр болгон болж байгаа юмнуудыг одоо чат GPT гэж нэг гайхамшиг байна шүү дээ. Юм болгоныг орчуулад янзлаад ингээд ер нь бол баг одоо чат GPT гарч ирсэн хүмүүсийн амьдрал аяг хүндрэлж штэ нэг ёсны. За гуравдугаарх нь өөрийн гэсэн заавал зүүмтэй байх хэрэгтэй. За одоо саруул хизээ хичээл орох бол талбайг хизээ орох гэж хүлээж шурлаг байхгүй. Яагаад гэх юм бол тэр бол хэн нэгнээс таны бизнес хамаарчихгүй. Одоо Zoom дээр сарын $16 төлөөд Zoom бол одоо ерөөсөө энэ Zoom бол ерөөсөө таны ажлын талбар. Одоо бол бид нар өдөрт 5-аас 6 Zoom хийж байна. 5-аас 6 орны хэл дээр одоо би орчуулагчтай англи хэл дээр орно, орос хэл дээр орно, за солонгос хэл дээр орно. Ингээд бид нар өдөрт 5-6 Zoom хийдэг. За зарим Zoom нь бол ингэж хийдэг. За одоо жишээ нь шинэ ингээд том лидерүүд ороод ирлээ. За одоо энэ хүмүүс яаж авах вэ? За багийнхан маань хичээл авъя, якуудууд маань хичээл авъя гэж байна. За окей зүг. Ерөөсөө Zoom байна. Хүмүүс рүүгээ линкээ шидлээ, хүмүүс нь орж ирлээ, слайдаа нэмлээ. За ингээд слайдн дээр ажиллаад одоо Zoom дээр ажил сурах. Тэгээ Zoom-ээр та бүхэн маань мэдээлэл өгөх юм бол таны ажил илүү хялбар болно гэсэн. Одоо жишээ нь өнөөдөр бид ингээд хэдэн хүнийг Zoom дээр зургалж чиж 78 хүн. Хэрвээ бид нар Улаанбаатароос офис дээр 78 хүн бол бүгд ирж чадахгүй шүү дээ. Зөв хин нэгэн хүн ажилтаа болно, төгжрөн ингээл гэтэл одоо та бүхэн юу ч хийжсэн, хаанч байсан энэ Zoom-ыг сонсч чадчихна гэсэн үг байхгүй. Энэ бол асар чухал мэдээллийг түгээж байгаа хурдан хугацаанд. Тэгэхээр бүх агентууд Zoom-тэй байх хэрэгтэй. За хэрвээ танд санхүүгийн боломж чинь хэцүү байх юм бол 2-3-аа нийлээд нэг Zoom аваад хуваачилж болно. Жишээ нь $16-ыг сарын $16-ыг $5 одоо 3 хүний дунд нэг Zoom байдаг ч юм уу. Тэгээ хуваацаад эсвэл 10 хүний дунд нэг Zoom байж болно. Хамгийн гол нь та хэд маань тэгээ энэ Zoom-ийг хэрвээ шаардлагатай бол миний Zoom-ыг ч гэсэн ашиглаж болно. За царуудаа бид нар Zoom-ийг гэдэг ч гэх юм уу. Гэхдээ би минийх бол өдөрт 5-6 Zoom-тэй байдаг болсон. За анхаарал хэрэгтэй цагийн зөрүүгээд бас айгүй хэцүү болдог. Тэгэхээр за дөрөвдүгээрх нь sales point-тай ажиллах хэрэгтэй. За энэ юу гэсэн үг юм бол одоо ингээд агент хүн болгонд ийм sales point гэдэг юм байт юм аа. За энэ. За одоо энэ бол миний өөрийн sales point байгаа. Тэгээ би бол одоо ингээ 15% агент. Миний нэг гар бол цөм явсан. Хоёр гар маань бол одоо ингээ 3 дахь гараа хөгжүүлээ явж байна. Энэ дээр хэдэн хүн байна. Сүүлийн сарын хугацаанд хэдэн хүн орж ирсэн байна. Одоо ингээ сарын дараанаас эхлээд яг энэ миний гол суурь тавьсан ажлууд бол аюул сайн эхэлнэ. Тэгээ одоо энэ дээр харж байгаа зү. Хэрвээ та $3,000 одоо агент хүн багцтай байвал нэгдүгээр үеэсээ энерги 3%, хоёрдугаар үеэсээ энерги 5%, гуравдугаар үеэсээ энерги 8% татна гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг том баг ажлуудыг гэсэн хүмүүс бол $3,000-оор одоо шууд биш юмаа гэхэд багаар ерөнхийдөө багцаа ингээ өсгөх нь их чухал байна шүү. Одоо минийх ингээд нэг 3, 5, 8 хувиасаа багаас 1161 энерги ороод ирсэн байна гэд ингээ гарч иж байгаа. Sell point чи ерөөсөө
баг санхүү тэгээд сургалтын систем гэж байгаа. Ерөөсөө тэрүүгээр явна гэсэн үг байна. Одоо энэ дээр та нар бонус признаны ранк гэж байгаа байхгүй. Хэрвээ та одоо дараагийн хувиа хийхэд одоо та нар дээр гарч ирнэ гэсэн үг байна. За дараагийн цол хийхэд танд тэдэнд доллар дутуу байна. Тэгээд хийчих юм бол танд тэдэн мянган ширхэг энерги бөгөөд доор нь тухайн энергинд үнийн дүнгийн тэнцэж байна гэсэн үг байна. Тэгэхээр одоо жишээ нь одоо ингээд надад 11 мянган энерги ороод ирэхэд миний багийн цалин 5%-аар өсгөд угаасаа л 5% өсгөх чинь мөнгө л авах гэсэн үг. USD-д болоод багаар уриал юм гэсэн үг. Тэгэхээр энерги бол мөнгө хоёр. Энерги тэнцэх нь мөнгө гэдэг нь бол үнэн гэсэн үг. Энерги бол мөнгөтэй холбогдно гэсэн үг. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн одоо дараагийн цолон дээр энерги байгаа. Тэгэхээр бид нар бол одоо яг энэ шинэ мэдээлэл бас яг монголчуудын маань хувьд бол одоо ингээд дөнгөж одоо бид нар авч эхэлж байгаа учраас зааж байгаа. Энэ дээр байгаа энерги талаар. Энэ биш. Зөв шүү дээ. Хэрвээ багаараа 100 мянган долларын борлуулалт хийх юм бол нөгөө 40% барина шүү дээ. Тэгэх юм бол одоо ийм энерги тухайн одоо хөрөл мөнгө цагаан алтан дээр бэлгэлнэ гэж байгаа. Энэ нөгөө ном маань байна. За тэгэнгүүт тэгэд нэг энергиний бэлэг байсан даа болно. Тайланд айгүй том арга хэмжээ болно. Энэ шүү дээ. Ер нь бол 30 хоногийн хугацаанд одоо байгаа цолныхоо дараагийн цолыг хийх юм бол 2 дахин үржүүлж энерги авах гэж байгаа байхгүй. Тэгээ одоо энэ талаар маргааш бид нар ингээд талбайгт орой 9 цаг 20 минутанд яг энэ талаар бас ишүү дэлгэрэнгүй Максимаас асуугаад би маргааш одоо та бүхэнд бас хэлмээр байна. Өнөөдөр бас бид нар цаг 30 минут орчлоо шүү дээ. Тэгэхээр маргааш орой 9 цаг 20 минутанд бол заавал ороорой. Би 9 цаг гэж Zoom-ийнхаа линкийг тавьчихна. Тэгээ бүгдээрээ хамт талбайгт хамт ороод бүгдээрээ хамт гоё яг энэ одоо ер нь голцоо агентууд өөрсдөө ингээд ганцхан суухгүй ш. Өөрөөсөө багийн агентуудыг бас хичээл судамаар байна. Ер нь аль болох бид өдөр болгон Zoom орно. Тэгээ 7 хоногт 300-400 бол тохмол орно. Тэрэн дээр санаа зовхгүй. Хамгийн гол нь бид хүмүүстэй Zoom мэдээд тэглээгээд та хүмүүстэй тэр Zoom-д оруулах ш. Та өөрөө Zoom хийж явах нь Zoom-ийг хичээл авах нь айгүй чухал байгаа шүү гэдээс хэлбэрээ. За энэ дээр маргааш одоо яг дэлгэрэнгүй мэдээлэл бол цатагдана. За тэгээд манай энэ Максим Сафаров рекордс маань байна. За шилдэг 150 одоо энэ машин яцсан хүмүүсийн дунд машин суулна. Та ямар ч цолгүй байж болно, агент байж болно. Та энэ машиныг одоо суглаанаас хожих боломжтой. Гэхдээ мэдээж гоё бас амжилтанд хүрэл авчих байж тээ бүгдээрээ. За тэгээд шилдэг 150 ингэж байгаа байхгүй юу? Шилдэг 150 одоо агентд тэр нь болохоор одоо ингээд Platinum Gold Silver гэж байгаа байхгүй юу? Тэдэрт зориулсан үдшийн зог болно нэ. Тэгээд тэр үдшийн зог дээр дэлхийн хэмжээний одог хүн ирэх юм байна. Тэгээ iPhone 17, MacBook, нүдний шилдэг дээр ингээд суугдах юм байна. Хамгийн гол нь тэр шилдэг 150-ын дунд Мальдивын 2 хүний арал руу аялах их шууд $100,000 тэр 150 хүний дунд одоо $100,000 өгөх юм байна. 100,000 USD гэж юм л да. Господи. Тийм учраас одоо WhatsApp ер нь бол бүгдээрээ нийцэх юм бол одоо яг WhatsApp нэг нь аягүй чухал монголчуудаа. WhatsApp яагаад гэх юм бол WhatsApp ч одоо яг энэ Инстаны орон ер нь гадаадад энэ WhatsApp, Telegram хоёроор аягүй ажилладаг байхгүй юу? Тэгээ Telegram руу орсууд Telegram-ыг хаана гэж хэлээ. Тэгэхээр WhatsApp, Telegram хоёрыг бас агентууд маань нэмэрэн. Тэгэх юм бол би та нарт бүр гоё мэдээлэлүүд ингээд яг тийшээ явуулдаг мэдээлэлүүд бас байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ганцхан Facebook биш WhatsApp, Telegram хоёр нэг нь аягүй чухал шүү. За тэгээд тусдаа дэвтэртэй баймаар байна. Яг өдрийнхөө ажлыг төлөвлөө, 7 хоногийнхаа ажлыг төлөвлөө. За би одоо энэ 7 хоног одоо ямар ажил бүтээх үү гэд тэгээд яг ингээд